ясны шил чи өөрөө байгалийн мультивитамин тэр коллаген, олон төрлийн уураг амин хүчлүүд, олон төрлийн минералыг ингээд тэр цэцэгнөр болж гинэ гэдэг чинь ингээд тэ маш юм шимтэж жилээ нэгчл өндөртэй болчих. Тэгэхээр усаар зуурсан бантан, ясны шүлөөр зуурсан бантан хоёрын ингээд шимт хичээлийнх нь харахад адилхан болов шимт хичээлийнх нь ялгаа нь шаалганд болчихж байгаа. За сайн байцгаана уу подкастыг сонсож байгаа яг энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Магадгүй та төвжирийн сонсож байгаа байх. За гэртээ хүүхдээ унтуулчаад гэрээ цэвэрлж явахдаа чихвчээр сонсож байгаа байх. Тэгэхээр өнөөдөр бид бүхний 45 дахь дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээд ингээд эргээд харахад бол их олон дугаар хийж тэгээд их олон зочинтой ярилцахад миний хувьд ч гэсэн маш их гоё таатай олон зүйлүүдийг бас мэдэж авч байна. Энэ хэрээр та бүхэн ч гэсэн мэдээллийг бол бас амьдралынхаа хэмээгт оруулж байгаа байх гэж бодож байна. За өнөөдөр бол ээжүүд маань илүү бас анхаарлаа хандуулаарай. Өнөөдөр таны хүүхдийн эрүүл оолтын талаар энэ талаасаа бас илүү сайн ярьж чадах тэр зочныг бид бүхэн манай багийнхаа олсон байгаа. Тэгээд энэ зочин маань удахгүй ус гадагшаа явж байгаа учраас амжиж одоо би өнөөдөр зочин амартаа өрсөн. Тэгээд өнөөдрийн зочин бол хоол зүйч Аз Заяа хүрэлцээрсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 45 дахь дугаарынх нь баярын мэндийг хүргэе. 4 дээр бас 5-ыг нэмэхээр 9 ч бас сайн гоё тоо гэсэн шүү дээ. Тэгээ 2026 он бас 9-ийн тоо. Тэгээд өнөөдрийнхээ подкастыг сонсдог согч нартаа хүндээ энэ өдрийн мэндийг хүргье. Таныг бол сошиал дээр хоол зүйч Аз Заяа гэдэг нэрээр маш олон хүмүүс бол харж дагж байгаа байх. За тэгвэл магадгүй өнөөдөр анх үзэж байгаа хүмүүс байвал за эсвэл одоо таныг дагдаг хүмүүс байвал за яг яаж яваад хоол зүйч энэ салбар руугаа илүү ихээр орох болчихвоо. За яг одоо ямар чиглэлүүдээр илүү ихээр сурж судалж гин цаашдаа яг юуг зорж байгаа юм бэ гэдгээс хоёул яриага эхэллээ. За тэгээ. За юун түрүүнд би дарахны охин. Тэгээд дархандаа баг насаа өнгөрүүлээд суралцаад тэгээд англи руу яваад коллежийн мөнгө цуглуулах гад тэгэл хар ажил аягүй хийдгэсэн. Тэгэхэд аягүй ресторан ажилладаг гэсэн. Тэгээд бүр 6 цагаас бүр нэг рестораны бэлтгэж тоош мааж хүртэл хийгээл. Тэгэл хоолтой аягүй их зурлддаг байсан. Тэгээд дараа нь Ирландд зочлох үйлчлэгээний менежмент гэдэг мэргэжлэр суралцаад тэгээд дандаа ресторанд тэгээд 5 удаа жош бодол ажилладаг гэсэн аахгүй. Тэгээ явж байгаад хүүхэдтэй болсон. Тэгээ хөрхөн хүүтэй болоод удаачгүй охинтой болоод тэгээ хоёр бүлтгэнсэн нөхөрчөө ингээ урдаас хараад тэгээ нөгөө хоёртоо өдөр болгон урд нь ингээ хоол тавих та яана хангалттай шимтгижил байгаа болоо нөгөө гений хөрчлөлтэй гэсэн хоол хүнс чи ингээ хоорондоо зөгцдгөө гэсэн яаж байгаа болоо гэл тэр асуулт намайг маш их юм сэтгэлийн ер нь бол амар дарамтанд оруулсан. Тэгээл интернетээс юм харахаар нэг юмыг энэ юм байна гэж ойлгоцсон байж хат нөгөөтгийг нь үүсгэсэн ингээл бичсэн байдаг тийм. Тэгэл тэр айгүй хүн надад тусч байсан. Тэгэл төрсний дараах сэтгэл готрол энэтрийг тэгэл гадаадад амьдарч байгаа ганц хүний цалингаар тий юу нөгөө органик хүнсийг авч чадахгүй болохоор болохгүй юм байна. Нөгөө үнэтэй юм авч чадахгүй гэл тэгэл арга төгөртөө уурлаад за ингээл хүмүүс салтын байна даа л гэж ерөнхийдөө бодчихсон. Тэгээд интернетээс янз бүрийн хамгийн мундаг гэсэн одоо хүмүүсийг ингээл хүмүүс ч гэсэн параг ингээл гойрлмлаа тэрэмдэж мэрэмдэл зарим ээжчихсэн амар зөө бүтггүй юм байна даа гэл тэгэл ер нь амар хүн санагдаал нөхөртөөгөө ярьж байгаад айгу залуу гэрүүл штэ тэгээд хаал зүгээрээ суралцъя би бол энэний очир нь алж чадахгүй юм байна. Яг л надаа яг concrete information яг юм баттай мэдээлэл хэрэгтэй байна гэдэг. Тэгээд тэр үед чи мэдээж одоо айгу хүнд санхүүгийн дарамтаа штэ 10-20 сая төгрөг тэгэл тэрнийхээ ард гараад суралцж исэн. Тэгээд надад ингээ миний хувьд ээж хүний хувьд миний маш их энерги зарцуулдаг гэсэн юм. Ямар хоол их вэ? Яаж шимтэж илээ гэдэг юм. Хүүхдэд маань хангалттай болов болох юм болов болохгүй юм болов гэл байн өдрийн бараг зүүд шөнийн зүүд гэдэг чтэй тэр шиг л байсан юм маань маш энгийн юм байсан. Зүгээр л хоол унсан дагуулдаг нүүр сус уураг өөх тас тэгэл бичил шимтэж бил. Тэгэл эднийхэн гарал үүсэл зохицол тэнцвэр юмыг ойлгож тэгэд хүн бие физиологтэй яг яаж ажилтیں۔ Системээр яаж ажилтیں гэдгийг ойлгоод яг тэр бүр ерөөсө тийм хэцүү асууд байгаагүй. Тэгэл тэр үед чинь би нэг хоёр жоохон хүүхэдтэй өөрөө ингээл амар ядралттай. Тэг хүн чинь ядрахаараа ингээл ууртай, уцаартай тэгэл ер нь амьдрал аягүй сөргөөр нөлөөлсөн. Тэгэл сурсан юмаа суралцаал. Тэгэл ээж чи өглөөний цай уудагш нэг хүүхдүүд хавлцсан юм аа гэдэг нэг юм мэдсэн гэж бодлоо. Тэгэл орой бага хоол идмээр байдаг. Энэдрэг би өстө өглөө хоол идэх сонирхолгүй марлгүй. Нөгөө концептаа ойлгоод өөрөө өглөөний хоолоо идээл тэ эвтэйхэн уургалаг туснах сахараа тэнцвэрч хоолтой л өөрийнхөө сурсан юмаа зүгээр л энгийнээр хэрэгжүүлээд эхэлсэн чинь хүн нөгөө ядархан багсаад ирэхээр амьдралтаа бусад юмдаа гаргах эрч хүчин бий болоод ер нь маш эргээр нөлөөлсөн л дөө. Тэгэл нөгөө баян юу идэх үү, яах вэ, юу өөх үү, хаанаас яах вэ, хоол хүнсээ сонгохдоо би чинь
нөгөө орцны арилгын Google-д хэдэн цаг зогсчдөг байсан. Тэгэл хүнсэл цуглуулах гэж. Тэгэхэд бол надад маш их хэрэгжүүлэг өгсөн. Тэгээд Ирландтай ингээд нөгөө өөрийнхөө хоол зүйн одоо консультацийг ингээд хийх гээл сошиалар юм ийгэл ингээд хийгээл явж исэн чинь монголчууд айгүйх орж ирээд. Тэгээд англиар монголоор ингээд хийдэг байснаа. Монголоороо болоод тэгэл тэр зун нь 2 хүүгэж ирээл зүв зоогл сайхан амьдар гэж сургалтаа анхудаа хийжсэн. Тэгээ манай хоёр 4-тэй 6-тай байсан. Тэгэл монголчууд маш гоёор хүлээж аваад тэгээ хошгорол Монголд болтцсон. Тэгээд ер нь сүүлийн тэр 5 6 жил бол ерөнхийдөө бол ерөөсөө л ээжүүдэд яг Монгол айлын галтгоонд гэрт бидний дуртай амтаар тэр одоо шимт хичээллэг тэнцвэртэй хооллолт яг ямар байдлаар байж байгаа төсвөөс хамаарахгүйгээр заавал тэр гадаад орчин харилцагтай байх шаардлагагүй. Тэ ямар ч боломжтой өөрийнхөө байгаа нөхцөл байдалтай хамгийн сайнаараа сонголтоо хийж чадаад тэгээд тэрэндээ сэтгэл хангалуун байх тэр үзлийг ойлголтыг лээжүүдэд одоо нэлээд төвөх гэж нэлээд шаргуу ажиллаж ирсэн. Тэгээд тэр маань ч гэсэндээ ерөнхийдөө үргэлжилж байгаа. Тэгээд би өөрөө 3 хүүхдийн ээж. Тэгээд манай хоёр том бол 14-тэй, 12-тай. Тэгээд Монголд байж байхдаа нэг хүү гаргасан. За нөхрийн дараа бол өөрөө амар сапарсан, амар ядарсан. Айгу нойр муутай байсан. Тэгээд ажил мэдээж маш ихтэй байсан. Тэгээд ч ер нь хоолцож азагийн тэр ихний нэг юм ухагтун мөчлөг бас өндөрлөжсэн санагдаад дараа нь одоо би хүмүүст яг ямар мэдээлэл надаар одоо дамжиж хүрэх ёстой болоо гэдэг ерөнхийдөө нэг жоохон тийм яваадсан аахгүй. Тэгээд надад айгүй хэрүүл мэндийн асуудлаа тулгараад баг хүүхдээ гаргасны дараа нэгдүгээр нойр хөдөлбөр. Манай хүү угаасаа бүр ингээд айгүй ойр ойрхон сэрдэг. Айлан багч мэдэрсэн байт юм шиг. Өөрөө хүүхдтэй. Хүүхдтэй 2 хүүхдтэй. 2 хүүхдтэй. 4-тэй 1-тэй. Манай хүү ч гэсэн одоо яг ээжигээ амраах нь маш бага л байл та. Тэгээ эрэгтэй хүүхдүүд бол бүр өстө мам ээж тэ. Мамас бойл болчтой юм байна. Одоо хүртэл бүр айгүй мам ээж. Манай баг одоо харин танаа томтод ойрлцоо сая 5 хүрсэн. Тийм. Гэтэ айлын багууд ер нь бүр амар мэдэрсэн байт юм шиг. Ама 2 том дээрээ л бас ингэж санахгүй. Тэгнээс гадна ер нь нөгөө Монголын орчинд бас айгүй ачаалттай явж исэн. Тэгээд надад айгүй эрүүл мэндийн асуудлууд тулгарсан л да. Тэгээд ковид ч байсан. Яг ковидын үеэр түрээд айгүй нэлхбэгтэй ахта ковидыг тусаад тэгээд миний тархины үйл ажиллагаа ямар удаашраад хүний яриаг ингэж гүйлгээд процесс хийж чадахгүй юм шиг ба санагдаад илэг өглөөл эхэлсэн, цус өөрчлөлтөөл эхэлсэн. Тэгээд цус багталттай баг 2-3 жил явснаа бас сайн сайжруулж чадаагүй яваал өөр юу хийчлээ. Тэгэл ингээл яасан чи ерөнхийдөө даавартай холбоотой маш олон өөрчлөлтүүд би болж байгаа юм байна гэдгээ өөр дээрээ тулж ижил, өөрөө гаргалгаа хайж ижил. Тэгээд Ирланд руу буцаж одоо яваад баг 2 жил болоод функционалын анагаах ухааныхаа advanced training model-ийн агсан шатны 6 модулийнх нь 3-ыг хийгээд тэгээд ер нь өвчлөл бодисын солилцооны хямрал одоо бидний одоо энэ архаг өвчлөл халдварын бас өвчлөл чинь бүгд л бодисын солилцоо тийм амьдралын маяг хоолтой холбоотой зовир өвчлөл багш үлгэрний өвчлөл зүрх судасны өвчлөл одоо чихрийн шижин өвчин тааргалалт хэдих тааргалалт шимжлэлийн дутагдaltaй эдгээр маань ер нь дандаа л ийм архаг өвчнүүд маань бодисын солилцоо амьдралын маягтай холбоотой байгаа шүү дээ. Тэгээд тэр сургалтуудыг үзээд тэгээд сүүлийн үед та бол мэдээж харж байгаа ш Instagram одоо эрүүл мэндийн салбараар бол ерөөсөө longevity буюу эрүүл чирэг урт наслах. Тэгсэн чи одоо 60 70 нас хүрэхээ одооноос тэ 30 эдээсээ 40-оос бодож эхлэнэ гэж ерөөсөө бодоагүй байсан чинь тэр үеийн 60-та 70-таагийн одоо эрүүл чирэг байдал одооны бидний хийх үйлдэлээс хамааралтай байна гэдгийг ойлгоод ер нь тэр талаар одоо ерөнхийдөө нэлээд судлаад ер нь бол нэг базаад Монгол эмэгтэйчүүдэд ямар байдлаар хөрж болох юм гэдгийг сая дархан Эрдэнэт ховдод бүр маш их хүмүүс ирсэн. 300 ирсэн, дархан Эрдэнэтэд бараг 100 хүн ирсэн. Улаанбаатар хотод тэгээд тэр яг ховдоос өчигдөр ирчээл маргааш ерөнхийдөө буцгаал иймэрхүү байдалтай л явж байгаа юм байна да. Та одоо Ирландд 3 модуль нь хийгдсэн сурцсан байгаа маань. Ахаа 3 модуль нь хэр хугацаанд дуусах юм бэ? Тэр нь бол ер нь бол өөрийнхөө хугацаагаар харж байгаа л өөрийнхөө цаг цаагаар ерөнхийдөө хийчиж болно. Гэхдээ би бас тийм academically тийм шуналтай бас хүн биш. Ер нь би миний үйлдэл ингээ хайжсан гэсэн шүү дээ. Дараа нь би энэ хүмүүст юу хүргэх ёстой болоо гэд
Тэ одоо намайг сонсож байгаа, намайг дагсан миний мэдээллээс одоо тэ ухагтхан авдаг хүмүүст тэ юу хүрэх юм болоо гэж хайжсэн юм аа. Саяны 3 модуль тэгээд ерөн сүүлийн үеийн судалгаа шинжилгээ хамгийн гол нь өөр дээрээ нөгөө асуудлуудаа шийдээ явах чинь зөндөө олон юмнуудыг харж байгаа шүү. Бид нар ч одоо байнга л за хамгийн сүүлийн судалгаа юу гарч ямар ньюслайн байна, Instagram-ийн тренд ямар байна, яг бодит үнэн дээрээ юу байгаа ингээл хэдүүлээ ингээл за энэ судалгаа спонсор нь юу юм, энийг ингэж хэлж байгаа хүний урднах юмных нь одоо мэрэгчлэтнүүдэл ярьж байгаа штэ. Урднах юмн дээр хандах баримтлал нь ямар байсан учраас энэ хүү ийм байдлаар хэлж байгаа ингээл нөгөө бид нар чинь нөгөө ангаах юуны энэ хоолцсон ойлголттой хүмүүс чинь тэрийг нэг сайн шигшээд тэгээд нэг ингээд нэг юм юмыг нэг ингээд нэг юм баримжаатай болчтой шүү дээ. Яг нэг ингээд мэрэгжлийн босч гэдэм үү, сонирхогч хүмүүсийг одоо жирийн хүмүүстэй анзаархад тэгэхээр энэ 3 дээрээ суурлаад тэгээ өөр дээрээ тулгуурласан, өөртөө хийсэн алхмуудаа тэгээд олон судалгаануудыг ингээ хараад тренд хаашаа явж байгаа эдрийг хараад одоогоор бол яг мэдээлэлтэй авсан юмнуудаа хангалттай. Тэгээд нөгөө заавал академик шуналтай байгаад байхгүй илүү хүмүүс руугаа ингээд нөгөө мэдээлэлээ өгөх тэрэн дээрээ илүү яах бас айгүй хитгэл үнэмшил тэгээд урам зориг бас авчаал буцаж байна л да. Тэгэхээр би яг ийм зүйл асууя гэж бодоод байна. Та төгсчөөд Монголд ирж ажиллана. Зөв үү? Тийм тэгэл ирж очивол одоо ч гэсэн ирж очивол түрүү жил зөндөө ирсэн. Тийм тэгэл ирж очивол ерөнхийдөө байна нөгөө хүүхдүүд бас ахлах сургууль мургуул гээл ингээл юу яаж байгаа тэгэл амьдралд юу болохыг одоо тааж мэдэхгүй шүү дээ. Тэгэд Ирландд ерөнхийдөө хүүхдүүд нь Ирландд байгаа. Гэр бүл нь одоогоор Ирландд байгаа байна. Тэгэхээр та тэнцээ хүүхдүүдээ ингэж эрүүл амьдруулах, хоол хүнсэн дээр нь зөв ингэж зохицуулт хийхэд анхаарахад чармаалт хэр санагдчих шиг байна. Монгол дээрээс маш олон эмэгтэйчүүдэд Мартин 8-ны үеэр ерөнхийдөө сургалтууд ороод одоо мэдсэн сурсан зүйлээ хуваалцсан байна. Тэгэхэд одоо ээжүүд бас нэг асуудлуудад тавиал ярьж л байгаа хэл та. Тэгэхээр Монгол, Ирланд хоёрын ялгаа ээжүүдийн хүүхдүүдээ эрүүл байлгачихсан гэсэн сэтгэл санаа зовж байгаа энэ зүйлүүд дээр харьцуулахад танд юу ямар одоо санагдсан бэ? Аль аль газараа адилхан өөрийн гэсэн сорилтуудтай, аль аль газараа өөрийн гэсэн давуу талуудтай. Монголын хувьд бол бид нар маш уулна айгүй их давуу талтай. Одоо би гадаадад одоо тэр фирмийн масын аргаар үржүүлсэн те малын дотор гисийг илэг мэлгийг те хүн бордон тижээл нь тодорхойгүй те тэрийг аваад идэх үү те. Тэгэхэд Монголдоо ирэл дотор гиз одоо илэг юу гэдэг сүүлэн тос те тэр шар тос инээ тэрийг ингээл идэн тэгэл байгалийн зэрлэг нэрс айнс чицэргэн wild тийм юм чинь гадаад амар үнэтэй штэ баг олдохгүй штэ. Тэгэхэд тэгэл гоё сүү цагаан идээгэл те. Одоо жишээгээр л ярихад би ингээд гадаад байхдаа ингээл нөгөө ясны шүл гаргана штэ. Бид нар чинь ингээл нөгөө лавшаага ингээл нөгөө нэг асууцлаа л гэдэгсэн. Тэгэл лавшаага хонуулах гал хөрөгчөнд ихээр дээр ингээл цэцгнөр үүсчихэд тэр чинь одоо маш их хэмжээний шимпази агуулмж нь агуулж штэ. Тэр желатин одоо юу гэдэг коллаген тэгээ олон төрлийн эрдэс минерал те. Тэг чин би бүр ажил болгоод ингээл гадаадад байхдаа ингээл яс аваал нөгөөхдүүдтэй өвтөх юм өчгөл буцалхан дэж ирийн. Тэнгүүд тэхгүй дэмжлэгнөр энэ төр болохгүй. Тэгээ бүр органик маркет эсвэл яг нэг тариаланчдын зах мах дээр очиж яс үнтэй хөдөлтөж авч ээж нэг тиймэрхүү боломж гэдэг юм уу тий. Иймэрхүү байдлаар мэдээж давуу тал Монголд бол давуу талууд маш их байгаа. Тэгээд ер нь ирээдүйдээ бас Монгол яг нөгөө энэ одоо бэлчээрийн малчид бас байхгүй бол эрүүл хоол гэж ийм хямд төссөр тэгтээ бүр ийм гайхалтай эрүүл хоол гэж ярихад бас айгүй хэцүү болчиход байгаа тий. Тэгэхээр тэрийг хадгалж үлдэх тэрний одоо үн цэнийг мэдрүүлэх гэж бас сургалтаараа зөндөөл ингээл ярихыг ингээ хичээдэг гэсэн. За гадаадад бол мэдээж давуу тал нь бол мэдээж бол хүссэн бүх юм нь ерөнхийдөө бас ер нь бол ерөнхийдөө байж идэг. За гэхдээ тэр зэрлэг нэрс мэрсэн ховор за одоо Монголын тэр одоо бэлчээрийн мал шиг юм хэцүү шттэ тий. Тэрнээс бол одоо тэр жимсгэн тий сайн гэсэн гоё юмнууд бүгд л байна. Гэхдээ гадаадууд яг тэднэрийгээ бас бүрэн ашиглаж чаддгүй хэрэг үгүй л байхгүй. Тархалтын хэмжээ ер нь адилхан. Хүүхдүүдээр тоглож байгаа шим тэжээлийн дутагдал ер нь бол нэг ойролцоо. Одоо миний амьдарч байгаа Ирланд эдэрт ч гэсэндээ ээжүүд ч гэсэндээ яг л адилхан бас л юм юутай. Хүүхдүүдээ гэхдээ Монгол ээжүүд чиг тэгж амар зовиндгүй.
Бид нар бол ингээд бүр над мад шиг ингээд сэтгэл санаагаар унаал айгүй их ерэн завиндаг, сэтгэл гаргадаг, чармаалд гаргадаг. Тэгээ монголчуудын хамгийн бидний давуу тал нь нөгөө Америкийн нөгөө функционалын анагаахны алдартай эмчдэг Марк Хайман хэлжсэн байхгүй юу? Америкийн эрүүл мэндийн асуудал бүр ингээд бүр маш золцсон тий. Хүнснийхэн шимт хичээлийн хомсдол маш ихтэй, гений өөрчлөлттэй хүнс, тэр химийн гаралтай хүнс, хурдан түргэн маш их боловсруулсан тий. Тийм хүнсний хэрэглээдээ хүмүүсийнх нь таргалтын байдал, хит таргалтын байдал ямар байгаа вэ тий. Тэгэл сэгшэнсэж өвчм, тэгэл телевизээр харахад бид нар ямар амар таргалтай хүмүүс байгаа харж байгаа тий. Тэгээд эрүүл мэндийн систем нь одоо нуурахад бас нэлээд ойролцсон тий. Тэгэхээр тэр Марк Хайм бид нар энэ эрүүл мэндийнхэн масс гэдэг ч одоо юу хөө энэ амар том асуудлаас галтгоондоо буцаж орж хоолоо хийдэг болж ич л бид нар гарна. Тэгэхэд монголчууд бид нар гэртээ нэг хоол идэхгүй хэд хоноход хоолшгүй шүү дээ тий. Нөгөө Италид явж байгаа л 2 хоногоос л рестораныг шүл нэгэл хайгаад явж байгаа юм чи. Тэгэхээр монголчууд бидний тэр гэрийн хоолоо одоо хүртэл галтгоондоо хийж иддэг тэр дадал тэр сэтгэлгээ бидэрт нэг суудсан юм байгаа шүү дээ тий. Гэртэл хоол идэхгүй бол хоолшдггүй тий. Тэгэхээр тэр нь бидний бүр маш давуу тал. Тэгэхээр тэрвэрээ дамжуулаад бид нар тий өдөрт идж байгаа хоол хүнсээ нэг яг тэр нэг хитэн төрөл зүйлээр нь л нэмэл баяжуулах төдийд бол монголчууд бид нар энэ эрүүл мэндийн асуудлын гаргалгаанаас гарахд бол амар амархан байхгүй. Тийм болохоор л би одоо тэгж хитгэлтэйгээр их одоо hopeful гэдэг ч одоо нэг юм айгуу тийм ирээдүгээ тэгж харж ингэ ажиллаа ерөнхийдөө хийдэг. Бас айгуу гоё санаа хэллээ л дээ. Монголд байгаа гэхээр л бүх юмний ядаг хойно бүх юмных нь хүнснийх нь аюулгүй байдал нэг бүр амар алдагдсан дэлгүүрээс авч байгаа юм болгон л ингээ хор юм шиг санагдаад байгаа. Энэ санаа зовнил гэдэг зүйл бол гадны орн ч гэсэн хөгжилтэй орн ч гэсэн байна гэдгийг та хэлж байна. Тэгээ дээрэс нь тэр ясны шүл яс гэдэг зүйл чинь баг үнгүй ингээл өгж байгаа зүйлийг бид нэр гэртээ одоо хитэн цаг юм тий 12 цаг ч юм уу. Тэгээ 2-оос дээш цаг буцалхад болно шүү дээ. Тэгээ тийм бэлэн органик зүйлийг бид ингээд авах боломжтой маш ойрхон бидний энэ зүйл бол байгаа. Хит их хөгжил дэвшил гэдэг чинь эргээд биднийг энэ эрүүл байгаа энэ гоё зүйлүүдээс чинь бас хит их холдуулдаг гэдгийг манайхан ойлгож авах байна. Би танд яг ялгааг нь яг одоо ийм байдлаар тайлбарлаар зүгээр авах гэж бодож байна. Хитүүлээ яагаад зүгээр бантангаа идээд тий таргаа уугаад боорцог зөөж идэл эмээгийнхэн боорцгийг зөөгөл иддэг байсан шүү дээ. Зүгээр манайхан бол зүгээр нөгөө олоолаа болохоор зүгээр боорцог ингээл хайраал дүмпэн зүгээр тэг хийгдэнгүүт нь лаваал идэл досгочдагсан. Би бол ингээл зүгээр ээжийнхаа ингээл бүрсэн таргаар л хоолдог хөвгт 100 мөн бол ерөөс ээж бүр сануулж ээж ингэж хоол идэлдэг гэсэн. За бантангаа яриа, лавшаага яриа л та. Бантан лавшаа маань дандаа ясны шүлтээр суйрладаг гэсэн. Ясны шил ч өөрөө байгалийн мультивитамин тэ тэр коллаген, олон төрлийн уураг амин хүчлүүд, олон төрлийн минералыг ингээд тэр цэцэгнөр болж гинэ гэдэг чинь ингээд тэ маш юм шимтэж илээ нэгчл өндөртэй болчих. Тэгэхээр усаар зуурсан бантан, ясны шүлөөр зуурсан бантан хоёрын ингээд шимт хичээлийнх нь харахад адилхан болов шимт хичээлийнх нь ялгаа нь шаалганд болчихж байгаа. За тэгээд бид нар ингээд яагаад бас тэ боорцог идэл өссөн шүү дээ тий. Одоо та бол надаас хамаагүй болсон. Алуухан лахтаа яг өөр шигэд бодоо яриад. Боорцог идэл, тараг идэл тэгэл бидний идэж өссөн нөгөө сүү тарга аваарай гэл одоо хөдөөний эмээ өвнөрийн зардаг байсан сүү тараг тий. За тэр тараг сүүний бүрлдэж байгаа орчин хэдүүлээ төсөл. Хөдөөний айлын хаяанд бүрлдэж байгаа шүү дээ. Одооны үеийн тэр муухай пластик, тэр будагны сав мав тэр үед байгаагүй шүү дээ. Бидэд ингээл бетанаар л ингээл зөөдөг байсан шүү дээ. Нэг удаагийн хэрэглээний юу ч байгаагүй. Бараг байгаагүй. Тэгэхээр чинь энэ нөгөө пластикнд агуулж байгаа химийн бодисууд, энэ аюултай химийн бодисууд бараг байгаагүй. Дандаа шилэн, мэлэн, төмпөн те явдаг гэсэн. За тэгэхээр тэр тараг сүү бүрлдэж байгаа хэдүүлээ орчин төсөөлөл л да. Тэгэхээр тэр орчинд юу болж байгаа? Тэр атмосфер агаар мандалт нь юу вэ? Тэр олон малын төөргөн, тэ тоос, тэр чинь юу юм? Бүгд амин организм. Тэр амьд организм тэр сүү цагаан эдэнд ингээ оршоод бид нар ингээ аваад унгуудаа одооны бидний худалдаж авч байгаа пробиотик. Гэхдээ одооны пробиотик бол хизээж тэр олон төрлийн төрөл зүйлийн тэр бичил битнүүдийг агуулахгүй. Шинжлэх ухаан
лимиттэй шүү дээ хязгаартай. Тэгэхээр нэгийг судлаад нэгийг хэдэн жил судалж нэг пробиотик болоод гарч байгаа. Тэгэхээр бидний иддэг байсан тэр ашиг сүү цагаан эдэ уламжлалт дараагаар бүрэлдсэн тэр сүү цагаан эдэ маань өөрөө маш их хэмжээний бичил биетний сайн бичил биетний агуулмжтай байсан болохоор бидний бичил биетэн төлөв нь айгүй сайн байсан болохоор бидний эрүүл мэндийн үзүүлэлт тэр төрөл зүйл нь их байх тусмаа олон эрүүл мэндийн давуу талтай байдаг гэж үздэг. За тэгэхээр ийм зүгээр энгийн юмар ингээд тэгээд дээрэс нь тэр одоо байгаа шиг энэ дэлгүүрийн хит боловсруулсан чихэр, шоколад, ундаа, кекс, торт, чипс одоо юу гэдэг. Энэ гоё ганган гялцэл шимт хичээлийн хомсдолтой бараг агуулмжгүй тэгэл баахан нэмэлт өнгө будагтай ийм хүнс байсан юм уу бид нар хүүхэд байхад дэлгүүрт байгаагүй шүү дээ. Сайндал бид нар сүүн юуны маружи иддэг байсан, тарган дээрээ сахар тавьж иддэг байсан. Тэ маасл нь хүртэл ингээл транс тос биш ингээл нөгөө рама орж ирэхээс өмнө ингээл маасл чинь хуршчаад ингээд муудчихдаг байсан биз дээ тэ тэр чин өөрөө байгалийн элементтэй байсан тэ тэгэл боорцгон дээрээ л гэхэд ингээ ярахад боорцгоны тос нь надгалж юу байсан өөхөн тосороо шаарддаг байсан шүү тэ нөгөө өөхөө авж байгаа л өөхөн тос гаргаад тэгэхээр чин тэр өөхөн тосны тэр одоо шатлалтынхын температур нь өндөр учраас транс тос болоод хэр баргийн хувьчдгүү бидний идчихсэн одоо тос маань хүртэл боорцог маань хүртэл одооных бол зүгээр л наран цэцгийн тос айгүй нөгөө шатлалтын одоо тэсвэр багтай транс тос болоод хувьчдаг олон төрлийн тосоор шарсан одоо боорцог байгаад хахаар за тэгээд транс тостой айгүй их гурилан бүтээгдэхүүн хэрглэж байна. Тэгээд тэр нь дандаа нэмэлт сахартай. Тэгээд олон төрлийн гадны одоо чихэр, шоколад, ундаа тий ямар ч шимт бацын агуулмжгүй тэгэл их дүүрэгдэг. Тэгэл тэр хүүхдийн тэр жинхэнэ хоолны амтыг одоо мэдрэхээ болиулдаг тийм хоол хүнс. Тэгэл амьдралын стресс тий одоо тэгэл телевиз үзэл нойргүй тий ингээл телевиз ч байд юм уу уцч байд юм нойргүй. Ингээд энэ олон зүйл ингээд мөр ингээ эмэрүүл мэндийн юм сөрөг коктейл болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бидний тэр өссөн Монголын уламжлалт бол тэр одооных шиг юм баялаг юм ганган биш юм шиг мөртлөө цаад угсаанда бид нарт айгүй тийм шимт бодисын агуулмжтай тийм байсан байна л гэж ерөнхийдөө хараад байгаа. Хүүхдээ эрүүл хооллохын тулд та өөрөө энэ мэрэгжил рүү орсон маш одоо өөртөө маш их зорилготойгоор орсон тэр одоо мэрэгжил нь эргээ танд өөрөө эндээ бүр дурлцсан ажиллаж байгаа гэж харж штэ. Тэгэхээр та яг ээж хүний хувьд за тэгээ хоол зүүч мэрэгс одоо энэ чиглэл рүү илүү бүр нарийсч явж байгаагийн хувьд хэлэхэд эрүүл хүүхдийн эрүүл хоол гэдгийг яг та юу гэж тодорхойлж байна? Одоо ээж болгоны дотор л нэг за хүүхдийн эрүүл хоолтой болгочих юмсан да гэдэг л нэг бодол явж байгаа бол та жишээл хүүхдээ эрүүл хоол гэдгийг яг юу гэж илүүхээр одоо судалж мэдээд тэрийг илүүхэн гэж одоо ашиглаад байгаа гэдэг ойлголтоо ээжүүдэд та хэлж өгч. Юун түрүүнд би бол ингээд нөгөө яг хүүхдийн хоолдоор одоо нарийсаж мэрэгдсэн хоол зүйч хүн биш гэдгийг бас хүмүүс анхаараар. Энэ бол ингээд ерөнхий эрүүл төлөвтэй хүүхдүүдийн гэр бүл зориулсан мэдээлэл гэдгийг бас анхаараарай. Тэгээд нарийсан ямар нэгэн өвчлөлт зовиортай эмийн хэрэглээтэй хүүхдүүд бол мэдээж одоо их нэлхсэн хоол зүйч яг нарийсан мэрэгжлийн хоол зүйчээс зөвлөгөө аваад явах нь айгүй чухал гэдгийг бас энэ дээр нэрээ дурдж хэлмээр байна тий. Яг ихэндээ хэлээгээд очсон. Тэгээд би таныг та над руу айгүй юутай зөндөө асуултууд явуулсан. Тэгээд тэрэн дээр ганц нэг мэдээлэл бэлдсэн. Та яг нөгөө юун дээр хэлсэн. ЮНИСЕФ-ийн сүүлийн 2026 оны тайлбар дээр энэс хойш бас нэг шимт хичээлийн судалгаа түрүү жил гарсан юм а. Гэхдээ ЮНИСЕФ-ийн 23 оных дээр болохоор хүүхдүүдийн хувьд илүүдэлжингийн хувьд 11.7, Монголын хувьд тэгээд ер нь бол хоол хүнсний төрөл зүйлийн агуулмж одоо олон төрлийн хүнс идэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр 6 сараас 23 сартай хүүхдийнх бол бараг 50% хангалттай одоо шимт хичээллэг хоол хүнс авж байгаа гэдэг нь бол 30%. За витамин D-гийн дутагдал бол бараг 90%. Бүр дутагдал нь бол 61, хангалтгүй түвшинтэйгээ нийлээ 90%. За тэгээд төмрийн дутагдал, цус багадалт, витамин А-гийн дутагдал нэтэрэ гэдээ ерөнхийдөө нэлээд ийм өндөр дүнтэй гарсан иймэрхүү үзүүлэлтүүд бас байна л да. Тэгээд таны асуулт болохоор ээж хүний хувьд хоол, эрүүл хүүхдийн хооллолт гэж юу гэж харж ийн вэ гэж асуусан. За би энэ дээр бол ингэж хариулдаг юм уу?
ер нь нөгөө том хүүгээ анх ээж болчоод хоолнд оруулахаас л ер нь эхэлсэн. Манай том хүү яг ингээл 6 сар ингээл дөхөөл ингээл хоолнд оруулах гал байжсэн чи одоо тэнд бол ингээл нөгөө эрүүл мэндийн хоолтын зөвлөмж гэл ингээл байгаа штэ бэлэн юмнууд байгаа. Тэгэл хүүхдтэй зүгээр ингээл нөгөө нэг юм будааны каш усан дээр зуураад өгөөл хоол молонд оруулах юм бах гэл яг нөгөө юмын дагаал ингээл явж исэн чи би нэг юм ээж хүүхдүүдийн юм групп байдаг байхгүй хүүхдтэй аваад очдаг. Тэгсэн чи тэн дээр нэг бүсгүй baby led weaning буюу хүүхэд төлөвтэй хооллолт гэдэг ийм концептыг ярьсан байхгүй. Тэр ингээл миний бүр хорвоо ертөнцийг бүр ингээл онгойлгоцсон. Зүгээр би одоостоо мундаг мэрэгчлэнүүдийн цаанаасаа одоо хөгцсөн орон атсан гэл өнөдрөө гэлтэй яг л юмын дагаа явна гэл тэгжсэн чинь тэр ойлголт бол хүүхдийн хоолт дээр надад хамгийн их одоо ухтууныг өгсөн гэж боддог. Тэр яагаад вэ гэхээр хүүхдийнхээ аманд ингэж одоо нэг ингээд зүгээр ингээл юу юм шиг ингээд шахаж өгөхөөсөө илүү хүүхдийнхээ өмнө юмын санал болго. Тэгээд хүүхэд цаанаасаа интуицээрээ өөртөө хэрэгтэй юмаа сонгоод идэх чадвартай гэдэг тийм ойлголт. Тэрийг жоохон судлаад за би чинь бүх юмыг ингээл зүгээр л ийм юм байна гэд даахгүй байна. Би ээж хүн болсон. Би өөр юу байна? Өөр миний хүүхдэд хэрэгтэй. Би өөрийгөө одоо тийм мэдлэгжүүл сурах хэрэгтэй байна гэдэг тэр ойлголт хорвоо ертөнцийг л нээж өгсөн л доо. Тэр маань тэгэл бас хаалцаж болсон. Тэгээд ер нь тэгээд манай хүү ингээд өөрөө ингээл хоолныхон шинэн дээр суугаал тэгэл би ингээл янз бүрийн ногоонуудыг ингээл жигнээл урд нь ингээл тавиал өгчин тэгэл минийх хүн ингээл аваад тэрүүгээрээ тоглол ингээл тэрийгээ ингээл хөхөөл гаргаал ингээл тэгээд идээд ерөнхийдөө анх сурч исэн тэгэл тэр концепт бол тэр үедээ манай гэрийнхний хувьд бүр өстой нэг тэгэл өстой заваар штэ хорвоо ертөнцөөр тэр нэгээр юма тараан тий. Тэгтээ тэрнээс эхлэлтэйгээр хүүхдийнхээ онцлогийг хүлээн зөвшөөрөх бие хүнийн өөрийнх нь өвдлийн хүлээн зөвшөөрөх хүндэтгэх тэгээд төгс биш тий ээж болгон л ингээл гоё ганган цэвэрхэн байх гал ингээл бүх юмыг гоё байлгах гал тэгтээ тэгэхээр тийм байх ухтууныг айгүй сайнаар өгсөн. Тэгэхээр тэгээ хүмүүс маань ер нь ингээд айгүй сайн өөрийнхөө урд байсан юм. Тэгэл явандаа ингээл айгүй сайн халбагдаал өөрөө ингээл иддэг болол. Тэгэл би хүүхдүүдтэй хизээч ингээл альмын бас ингээл жижиглж ингэж одоо том болцсон ажилладаг байхад ингээл хэрчиж мэрчиж өгдөгөө. Яагаад тэгэхээр нөх хүүхд чинь амаа ангаагаад жайжлаад энэ залгуур булчингийнх нь хөгжил мөгжилж амар чухал байсан юм байна шүү дээ. Тэгээд тэр концепт намсаадыг ойлгоцсон. Одоо 14 настай хүн маань бас тодорхойгоор хатуу юм идүүлж исэн болохоор ямар ч байсан нөгөө шүдний нөгөө аппарат зүүх шаардлагагүй ер нь бол гайгүй. Тэгэл нөгөө одоо бит хоёр чинь нөгөө энэ хилнийхээ хойтлын булчинг хөгжүүлэх дасгал ингээд нөгөө мьюинг гэдэг юм билээ шүү дээ. Одоо нөгөө хилээ тагнаандаа хүрэгдэг тэр дасгалыг хийгээд тэр маань өөрөө зөвхөн энэ ам үзэмж биш энэ хамрын хүндийн амьсгал тулгуур эрхтний хөгжил тэгэл айгүй олон юмд хамаартай гэл яг бүр анханаас нь тэр ойлголтуудыг аваад альмын ч гэсэндээ амыг ангаалгаж хазуулаад тэгдэг мэгдэг байсан ойлголтууд маань ер нь одоо ингээл нилээн л үр дүнгээ өгөөд хүүхдүүд маань ч гэсэндээ тэрний намайг яагаад ингээд дандаа ядаргаатай байдаг гэсэн ялгааг бас ерөнхийдөө жоохон ойлгоод эхэлж байна. Тэгэнгүүтээ охин дээрээ яг нөгөө адилхан юм хэрэгжүүлэх гэсэн чинь манай охин ингээ ангаагаал ингээл хоолоо ингээл идүүлж явах айгүй юм ховдог охин хүүхдээс тэг юм одоо сонирхолтой хүүхдээс. Тэгэхээр өөрөө түүжилдэггүйгээр танаар хоолоо өгүүлэх дуртай. Тэгээ хүүхдүүдийн маань манай охин болохоор ийм нухшин юм дуртай байсан. Хүү болохоор илүү ийм бүтцтэй юм дуртай. Тэгэхээр хүүхэд болгоныхаа бүтцийн онцлог дээр ингээд тулгуурлаад бас ээж аавууд л хамгийн сайн мэдэн шүү дээ. Тэгээд ээж аав хүн өөрөө шимт хичээллэг хоолных нь бүтцэн юу юм бэ гэдгээ өөртөө мэдлэгтэй, өөртөө амьдрал дээрээ хэрэгжүүлдэг, өөртөө үлгэрлдэг байхад хүүхдтэй тэрэнд нь ингээл зохицуулаад тэгэл өөртөө айгүй нэг ихтгэлтэй л болчт юм байна. Одоо жишээ нь манай сүүлийн жижиг бол нэг хэсэг ерөөс төмснөөс өөрөө мэдээгүй заяа.
6 сартаа хахтаа ингээл байцааны салаадыг ингээл барайл ингээл бараг 6 ч арай юм бэ. 9 сартаа байцааны салаадыг ингээл иддэг байсан хүүхчин 2 нас хөрөнгүүдээ ингээл дуршлан шаал ондоол төмснөөс өөр мэдгээ болсон. За бид Испанд амралтаар 10 хоног явсан чинь шарсан төмснөөс өөр манай хүүхд идэг үү заяа. Тэгэл тэр дундуур нь би нэг хитэн халбаг одоо тий шошны ишүүл мөлч юм уу хөвчөөл за тэгэл энэ бол ингээл ийм үе байдаг хүүхэд ингээ энийг даваад гарна гэл тэрэн дээр ингээ нөгөө ээж аав өөрөө ихтгэлтэй өөрөө шин тижэл эрүүл мэндийн мэдлэгтэй болохоро илүү бас тайван гэхдээ бас хэцүү л дээ хүүхдний мэдгүй байхад тэгээд надаа нэг манай хүүхдийн эмч Монгол хүүхдийн эмч хэлжсэн ээж аавд хүүхдүүдэд хооллох гээд хүүхдүүдэд хүчирхийлж байна. Эрүүл хоол идүүлж хойноос нь гүүгээл одоо юу гэдэг хүчирхийлж байна. Сайн юм ийдгээл те. Хүчирхийлж байна. Тэгэхээр энэ бол бүр амар буруу гэдэгтэй нэг бодлын тэр ингээд бас жоохон зөв байхгүй юу. Тэгэхээр хүүхдүүдийнхээ онцлог, нөхцөл байдал юм дээр ингээд тулгуурлаад айгүй тэгтээ тэрнээс гадна яагаад энийг ингээд хүндэтгэж ингээд наанта цаантаа авч үзэх вэ гэхээр багаас нь хоолтын төлөв байдал тэр хоолтой хандлагад нь шууд нөлөөлчд юм байна гэдгийг би нөгөө яг хоол зүгээр сурч байхдаа Ирландын кейс дээр Ирланд үйлчлүүлэгч нарын кейс дээр ойлгочихсон байхгүй. Яагаад гэхээр нэгдүгээрт нөгөө Ирландын хувьд өлсгөл нь болж исэн 19-р зуунд тэрнтэй холбоотой ингээд хоол хүнсний ингээд үе удмаараа баг ийм трауматай болцсон гэж манай багш бид нар яг тэгж дүгнж ярьжсэн. Хоёрдугаарт яг одоо надтай цуг ингээ хоол зүгээр сурч исэн одоо насны хүмүүс ингээд аав ээж нь одоо нөгөө бас л тийм ногоо цахаа хомс байсан юм шиг байцааг ингэж нөгөө усанд чанж тэг чи ямар л элхтэй амттай юм байх вэ те ногоо юм ийд гэж хүүхдүүдэд хүчилсээр хагаад ямар ч төрлийн ногоонд ер нь амар яоцгүй тэгээд нөгөө анорексик нөгөө хит юм туранхайг байх хоолны бүр юм ингээд туранхай байх хүсэлтэй тийм ойлголт тэр зам өсвөр насны хүүхдүүд дээр манай ингээл яг хурш муршгэл юун дээр харагдчихсан байхгүй. Тэгэхээр жоох хүүхдүүд дээр штэ. Тэгэхээр хамгийн гол нь сайн юм гээд хүүхдүүдтэй одоо тэг ингээл хүчлээл ингэх биш. Хамгийн гол нь хоолтой хандах хандлагын эргээр байлгах. Хоол ч гоё штэ. Ширээ дүүр юм тавьж байгаа тал талаасаа тэ бужигнаал идэгт чинь баяр жаргалтай тийм бидний амьдралын нэг хэсэг шүү дээ тий. Тэгэхээр тэр талаас нь байлгах тэрнийхээ хажуугаар ээж аав өөрөө шим тижээлэг энэ хүүхдийнхаа болон өөрийнхөө эд эсийг тэтгэх шим тижээлүүд юу юм? Тэр нь ямар бүтцтэй байдیں۔ Ямар гарал үүсэлтэй яаж оруулаад ингээд хүүхдүүдтэй харгалаад өгч үгүй. Монгол ээж амар мундаг штэ. Миний сургалтаар мянган ээжүүд санаа өгтөдөд л ингээд өөрсдийнхөө яг онцлог дээр ингээд тааруулаад ингээд биелүүлээл ингээд тэгэл өөрийнхөө ойр дотны хүмүүсийг ч гэсэндээ ингээд мэдлэгжүүлээл ингээд явдаг зөндөө олон кейсээс бас харж ирсэн. Тэгэхээр нэгдүгээр өөртөө одоо тийм суур мэдлэгээ сайн байх, өөртөө гоё итгэлтэй байх, зөв мэдлэгийг олж авсан тийм итгэлтэй байх. Тэгээд дээрээс нь хүүхдийнхээ онцлог тааруулсан айгүй гоё ингээ хоол хүнстэй харьцаа юм гоётой. Тэгээ бүх юмыг хориод авахгүй, бүх юмны гоё тэнцвэрийг барайл яах. Тэгээд одоо ингээд хүүхдүүдтэйгээ одоо бага насны хоёр том маань ингээл 12-та 14-тэй тий өсвөр нас ингээ болоод ирж байна. Яг одоо ингээд Ирланд руу буцаж чаал Монголын нөгөө бизи юмнаас жоохон холдоод жоохон айжуу ингээл хүүхдүүдтэйгээ ингээ байхад одоо бол айгүй талархаж байгаа. Ягаад тэгэхээр хүүхдүүдээ хичээлээс нь ороод ирэхэд нь ингээл яг эрхийн андуулаад би ингээл хоол тавьчихдаг. Тэгэл хоолыг тавихтаа одоо нөгөө өсвөр насны хүүхдүүд болохоор одоо нөгөө зутан шүлмэл янз бүрийн нөгөө юм те ялбаасан юмнууд ч идэхгүй шүү дээ. Тэд нар юу идмээр байгаа? Нөгөө солонгос юуны амттайч байт юм уу? Нэг гой час хийсэн амттайч байт юм уу те? Гадуур иддэг одоо хоолоо гоё одоо сонирхлын татах хоол хийх. Тэгэхээр нөө гадуур байдаг час хийсэн тэр гоё амттайг гэртээ байлгах надад бас ийм сорилтоос ирж байгаа байхгүй юу. Тэгэл тэрнийхээ хажуугаар бас тэр шим тижээллэг ногоо цагааг идүүлчих гээл те. Тэгэл ингээл өсвөр насны хүүхд хоолны туршлага бүр айгүй ихчихэж байгаа юм чи бид нар бүр ямар сайн да нэг нь манай том их чи айгүй гоё хоол идэг байхгүй гэрт нь орох болгоно нэг 2 дугаар хоол ингээл байждаг. Сая би яг их чиндээ хоол идчихэл ирсэн ширээд өөрөө хоолтой. Тэгэл бид нар бүр тэгчихсэн байхгүй.
ёо энэ анаа гэсэн нэг хоёр дахь хоол хийгээд одоо л ойлголоо. Энэ хүүхдүүдийн чинь хоолыг бүр хийж барахгүй нэгэд. Тэгэл яг ингээл өсвөр насны хүүхдүүдийн чинь сэтгэл санаа ингээл харилцаа ярихгүй байна, дуурахгүй байна гэдэг нэг ингээл нийтлэг юм байдаг шүү дээ. Тэгэнгүүт л орж ирэх төвхт нь ингээл нэг эвтэйхэн дуртай хоолыг хийцэн те. Тэгэл тэрийг гаргаж ирээл тэгэл хажууд нь суугаад чимээгүй ингээл байж л хөөрхөн юм яриад хоолоороо дамжуулаад одоо өсвөр насныхаа хүүхдтэй миний хувьд ингээд холбогдох, илүү коннект хийх, нээх, онгойлгох ч гэдэм үү те. Тэрийг бас ингэж надад би болгодог болохоор би бол энэ одоо хаалцсан юм айгүй талархаж явдаг. Тэр нэг төлсөн төлбөртэй маш их нөхрөд хоёр ярддаг байхгүй бүр хамгийн сайн хамгийн том одоо хөрөнгө оруулалт гэж боддог. Бөөр өвдөж ууц нуруугаар чилж өвдөхөд. Шээс ойр ойрхон хурж шээсний өнг үнэр өөрчлөгдөхөд. Нүд зөвхөр сэлхэрч хавгнахад. Бөөрийн өрөвсөлт өвчин цистит. Бөөр давсагны чулуужих эмгэгийн эмчилгээнд цистоныг зөвлөж байна. Цистон нь бөөр давсагны өрөвслийг дарж өвдөлт намдаана. Шээсхэн хавнг бууруулна. Бөөрөө бүнжитил бөөцөл. Цистон. Эмийн завраас гач нөлөө хориглох цаалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Баяжуулсан сайн суу. Эрт хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлогт тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийгээ хайрлаарай. Халуун бүлээр яг ширээний ард хоолоод ижихт л тэр хамаг харилцаа өрнөд штэ. Тэгээ сүүлүүд чинь бүгдээр нэг уцаа авахал бүгдээр л яг том жижиггүй уцаа авахал бүр жоох хүүхэд нь iPad тавьсан. Тэгэл хоолоо идэл ингээл байж байгаа. Дүр төрхүүд бол маш их байгаа. Тэр хоёулаа яг яриагаа нөгөө жоохон беби байгаас нь эхлээд яг юм дараалалаар нэг гоё та гэр бүлдээ хэрэгжүүлсэн туршлагуудаасаа тэгээ мэдсэн сурсан зүйлүүдээс нь хоёулаа хүмүүст ингээд ийм шатараалтаар мэдээлэл хүргэе гэж бодож байна. Тэгэхээр бор хоолнд орохын талаар бас асуумаар байл л да. Манайхан чинь бол бидний ээж аав үеийнхэн бидрийг яаж бор хоолнд оруулдаг байсан бэхээр нөө бантангаар. Гэхдээ та түрүү хэлсэн шүү дээ бантанг зүгээр нэг устаа биш ингээд ясны шүлтэ бантаа хийгээд ингээд оруулаад байсан чинь энэ бас биднэрт бол маш хэрэгцээтэй байсан юм байна гэж үзэж байгаа. Тэгвэл сүүлийн үед энэ бантангаар оруулах нь ер нь зөв юм уу? Эсвэл та хүүхдээ бор хоолнд оруулахдаа юун дээр илүү ихээр алдчихсан байна, юун дээр илүү онжсэн байна. Ер нь чих хандлага нь хаашаагаа яваадах шиг байна. Бас дахиад нөгөө хүүхдийн онцлогоос бас болно нөгөө бантан маань гурилтай учраас зарим хүүхдүүд одоо сүүлийн үед айгүйх нөгөө харшилтай болчиход байгаа тий. Тэгэхээр бас нөгөө гуриланд агуулдаг нөгөө глютен маань өөрөө бас нөгөө харшил нэлээд үүсгэж бодистой орчод байгаа болохоор бас тэгэхээр бас жоохон эрсдлийн их болгож байгаа ч юм уу тий. Миний хувьд болохоор яг одоо бас хоол зүйн онлоороо ингээ харахад бол илүү амтан дээр тулгуурласан. Хүүхдээ ирээдүйд шимт хижээллэг хоол чухалчилдаг, тэрийг өгүүлдэг, тэрний амтанд дасаж сурах айгүй чухал үе гэж юус харж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр нөгөө хүүхэд нөгөө гидсэндээ байхдаа одоо нөгөө ургийн ус чаймар чихэрлэг төлөвтэй юм байна л да. Тэгээд нөгөө эхийн сүүч бас айгүй чихэрлэг шүү дээ. Тэгэхээр нөгөө олон төрлийн амт байгаа шүү дээ. Тэгэхээр хүүхэд маань нөгөө чихэрлэг амтанд угаасаа тасцсан байдаг. Тэгэхээр тэрнээс нь холдуулаад илүү тийм жоохон гашуун дуу, savory амтанд одоо дасах нь илүү тохиромжтой гэж ерөнхийдөө бас
миний хувьд бол тэгж боддог. Зөндөө олон зөвлөмжүүд байгаа л да. Би одоо яг нарийн хүүхдийн хоол зүйч биш болохоор яг тэр хүүхэд тэгэл харшилтай хүүхдүүд маш их болсон. Сүүсүн бүтээгдэхүүний харшилтай хүүхдүүд айгүйх болсон. Тэгэхээр та яг илүү намайг өөрийнхөө туршлага дээр яриараа гэдгсэн тий. Тэгэхээр хүүдэрээ бол би том хүүдэрээ ер нь нөгөө энэ ойлголтыг авцсамсгаар нөгөө ногоогоор л ер нь ногоогоор л оруулжсэн. Тэгэл нэг ногоог нэг төрлийн хүнсийг тий 3 өдөр санал болгоод тэрэндээ тасгаж агаал дараагийнх нь хүнслөө орол ингээл хайж жоохон оруулж исэн. Манай хоёр том бол ерөнхийдөө тэгчихсэн нөгөө Ирландад хоолнд орсон болохоор манай жижиг болохоор Монголд байсан болохоор яг нөгөө ковид үед бид лагер дээр байсан болохоор хүүдээ таргаар оруулж исэн. Монголд байгаа юм чинь таргаа бүрээд оруулж исэн. Гэхдээ манай хүү нэг ягаад чи нэг тийм тааламжгүй тийм дуртай байгаагүй. Тэгэхээр нь тэрийг болол тэгэл буцаал тэр үед яг хавар байсан юм аа. Тэгэл за байцаа гэж олдож исэн ногоогоор тэгэл жоохон ясны шүлэг амар тийм олон цаг маг буцалгаж гаргахгүй тэгэл нэг олцсон жижиг авокадогоор оруулж исэн ч санагдаж байна. Хоолныхаа бүтцийг дандаа нөгөө нухшин байгаад байхгүй мэдээж ногоо ингээл жигнэл блендердэл нухш болгоод өгч угаасаа нөгөө хүүхдтэй нөгөө өөрөөр нь идүүлэх гэдэг дээр эхнээс нь ингээд нөгөө жигнээд зөөлөн гэхдээ хахчихааргүй шүү дээ. Тэр бүр өөр амар чухал дээ хүүхд хах айгүй аюултай шүү дээ. Тэгэхээр хахааргүй болохоор гэхдээ бас хөөрхөн барьцтай байхлаар нөгөө юуг нь бүтцийн айгүй зөв сонгох хэрэгтэй. Тэгээд эхэлж өөрөөр нэг ингээд тоглуулж агаад үлдсэнийг ингээд блендер дээр ингээд мэдээж халбагдаад одоо хэрэгтэй хэмжээгээр нь идүүлж дуусгах. Тэгээд мэдээж давс сахар бол тэр үед бол нэмгүй. Тэгээд дээрээс нь яваандаа тийм нөгөө жажлуур эрэхтэн гэл хоёул дөрөвний хальт ярьсан шүү дээ. Хүүхэд нөгөө жажилдаг байж энэ айгүй ингээд энэ бүтц чинь айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр аль болох тэгээд жажилдаг болгоод иймэрхүү байдлаар бодох нь бас айгүй чухал гэж бодож байна. Тэгээд анх хүүхдүүдийн маань одоо идж байгаа хоол ерөөсөө л тэр нөгөө дархлаа систем, бичил битэн тий бичил нөгөө микро ашигтай бактерийн орчин гэл бүх юмд нь айгүй эргээр нөлөөлнө хөгжилтөнд. Тэгэхээр аль болох одоо тэр одоо давстаа сахартай биш тэгээд бэлэн түргэн одоо нөгөө ямар ч юм одоо нэмэлт сахар махартай хүнс мөс бол ерөөсөө санал болгохгүй шүү дээ. Тэгээ нөгөө жоохон амтгүй штэ манай монголчууд нөгөө хүүхдээ айгу хайрлах гал амтгүй юм уу дахин давс нэвчэж гэж жоохон тэг гээд эмээ өнөр нь яг тэгжилдэг штэ. Тийм тэгэхээр яг хөө тэр нь бол одоо нөгөө хужир бол ингээл нөгөө бас эрсэлменттэй гэл өөрийн бас нэмэртэй байгалаа л та. Гэхдээ хүүхэд нь үнэхээр ингээл даваас толгоод байх юм бол тэр бас нэг юм дутагдаал өөрөө бас интуиц нь мэдж байгаа ч юм билүү мэдхгүй. Гэхдээ бүх юмны ингээд бас тэнцвэрийн болох нь айгуу чухал. Тэгээд нөгөө ээж аав яг харж байгаа болохоор хүүхдийнхээ онцлогийг тэгэл яг өөрийнхөө гой эмчтэй ч юм уу ингээл харилцаал бас явах нь айгуу чухал байх л гэж бодчих. Тэгэхээр хүүхдийнхээ онцлог тэгээд дээрээс нь одоо тэр ногоо амтлаг чихэрлэг юмнаас дасцныг л одоо хэдүүлээ шимтгэлэг хоол идэж сурах гэдэг аа штэ. Тэгэхээр нөгөө ногооны амтанд те дасгах өөр одоо амтнуудад дасгах юм дээр илүү анхаарал тэр чихэрлэг зүйлсийг ерөөсөө айл болох холдуулах. Мэдээж тэр дөнгөж юу хоолнд орж байгаа хүүхдүүд чинь ихийнхаа сүгээр хоолж байгаа штэ. Эсвэл те яг тусгай суугаар хоолж байгаа. Хүүхдүүдэд яг бор хоолнд оруулах дээр бид нэр илүү анхаарах хэрэгтэй маань. Тэгээд тийм ном мөртөл байдаг штэ нөгөө хүүхдийн ихний 1000 хоног гэдэг нь болохоор эхлээд нэг бүр хевлийдэ бүрэлдэхээс нь эхлээд ихний хоног нь яваад тэгээ ихний 2 жил буюу 2 нас хүртэл нь хоолн дээр нь илүү анхаарах хэрэгтэй гэж үзээд байгаа. Энэ үзэл баримтлал ер нь яагаад илүү чухал юм бэ гэдгийг та тайлбарлаж өгөөч. Наадах чинь би ч гэсэндээ судалгаа хүүхдийнхээ аюуг бас наадхан дээр чинь концепт дээр чинь наад судалгаан дээр чинь л ер нь бас үнэлдэг. Яагаад тэгэхээр саяхан нэг судалгаа гарсан байсан. Ээж нөгөө жирэмсэн төлөвдөө. Гэхдээ одоо тэгэл бүх юм ээжийн буруу биш те. Аав энэ гэсэндээ орой л байгаа. Тэгээ оролцоо байгаа. Одоо хүүхдтэй болъё гэж одоо шийдсэн үеэсээ л аав ч гэсэндээ өөрийнхөө бие организмыг те хорт зуршил, хорт бодисоос те саунд суугааж болтгоо хөлрөө дасгал хийгээд гадагшлуулаад тэр одоо эсийн чанартай байдал дээр айгүй хоёулаа айгүй сайн анхаарах хэрэгтэй те. Тэгээд нөгөө жирэмсэн үед заримдаа бас айгүй их юм нөгөө чихэрлэг зүйлсийн хүсэл сонирхол ээжүүд айгүй ихтэй байдаг шүү дээ. Тэрийг дарж чадахгүй тиймэрхүү байдлаар явуулахаар ерөөсөө хүүхдэд нь тийм код суучдаг бас тийм амтлаг. Тэр нь өөрөө хамгийн гол нь саяны тэр судалгаа эхний 2 жил буюу эхний 1000 хоног бол ерөөсөө
хүүхдийн эрүүл мэнд, шимт хичээлийн хооллолтын дадал төлөв, тэр хүүхэд ямар хоол идээд, ямар шимт хичээл тэр хоол хүнсээрээ дамжиж авсан, ямар ухагтгуун тэр хоол хүнстэй холбоотой ухагтгуун суусан гэдгээс нь тэр хүүхэд яваандаа тархалтай ах юм. Чихрийн шижүү өвчний эрсдэл нь хэрэг, зүрх судас, хаар бол хавдрын хүртэл маркер нь ямар ах харшилтай ах юм уу гэл энэ бүх юм нь ингээд тэрнтэй хамааралтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ээж аавууд өөрсдөө айгу тий ухамсарлаад үүрэгтэй байгаа. Тэгээд ээж нь айгу сайн ногоо иддэг байсан бол ээж нь айгу гоё одоо хоол амтлагч одоо эмийн ургамлууд байдаг штэ гоё одоо cumin, turmeric одоо юу гэдгийг cayenne pepper одоо юу гэдэг те тийм амтанд ингээд иддэг байсан бол тэр ургаараа дамжуулаа хүүхдэд нь бас тэр ногоо цагаанд тэр одоо шимт хичээллэг бүхэл хүнсэнд дуртай болох магадлал нь бас ихсэх бас магадaltaй гэж ерөнхийдөө үзээд байгаа. Сүмэн нөлөөлж байгаа юм чи мэдээ сайн нас нөлөөлж тий. Тэгэхээр ээжүүдэд бас илүү анхаарах нь чухал байгаа тийм өөртөө тэнд хүүхд гарахад надад ямар ч хамаарлаггүй юм шиг бодох биш. Одоо ээжүүд чинь тэгээд жирэмсэн байх хугацаанд одоо бүр хулгайлж ирсэн шорлог хүртлээр нөхрөөс нь их нь холгүй байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр янз бүрийн амттай энэ зүйлүүдийг ингээл нэхээд идэж угаал тэгээ нөө жин илүү их ингээд таргалт руугаа орсон төрөөд байгаа шүү дээ. Энэ зүйлүүд бас хүүхдийн нөгөө нэг хоолтынх нь тэр зүйлүүд нь дараа нь одоо удамшиг гэх юм уу энэ зүйлүүдэд нь бас хүүхдүүдийн эрүүл мэндийн ирээдүйн төлөвт нь нөлөөлөх гэдэг байгаа байхгүй. Энэ суур фандан тавих нэг тиймэрхүү нэг юмтай кодтой ч гэх юм уу тэдийг тавьдаг гад байгаа байхгүй. Гэхдээ тэрийг буцааж болохгүй гэсэн юм биш шүү дээ. Та яг ямар төлөв дээр байна? Ямар өөрчлөлтийг хийхийг хүсэж чинь шийдсэн цагаасаа л танд гаргалгаа гараад ирж шүү дээ. Тэгэхээр хизээч оройтхгүй тийм байх магадлалтай юм байна гэдгээ ойлгоод одоо би юу хийж болох вэ гэдг нь л амар чухал шүү дээ. Өнгөрсөн цаг одоо хэрвээ одоо үнэхээр жирэмсэн болох гээд бэлдэж байгаа бодож байгаа бол тэрэн дээр анхаарлаа хандуулад өөрийнхөө боловсрол мэдлэгийг сайжруулад тэгээд хэрэгжүүлдэг байхад бас айгүй гоё. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд айгүй сайн одоо хөрөнгө оруулалт хийж болох нь шүү дээ эрүүл мэндэд нь. Одоо хүнсний 6 бүлэг гэж яриад байгаа тийм бид нар тэр 6 бүлгийн хүнсэнд одоо хүүхэд байхасаа дуртай байлгах тэр 6 бүлэг хүнсийг ер нь хоол хүнсэндээ хэрэглэх зөв дадал зөв дадал нь 2 нас хүртлээр суух боломжтой гэсэн үг юм байна. Ер нь бол тийм. Одоо тэр яагаад ногоогоор төрүүлээд оруулъя гэдэг байгаа. Тэгээ жимээс яагаад идвэл зургийг бүхэл хүнснүүд гэдэг чи одоо байгаль бүхлээрээ ургадгийг л хэдүүлээ санал болгох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрүүнд одоо анх одоо хоолнд оруулгаас нь тэгэл яг хөөрхөн ингээл юмд сониучтэй 1 настай 2 настай хөлт чи ямар хөөрхөн блэ. Тэгэл хамтдаа одоо сармис арилгуулаад цөнгөн арилгуулаад эхлэх чинь л айгуу гоё эдтэй эсвэл угаалгуулах гал ногоо угаалгуулаад ногооны нэр хилүүлээл тий. Тэгэл ингээл би бол нөгөө хүүхдүүдээ нөгөө цухта дандаа хоолоо хийлгүүлдэг гэсэн. Тэгээд манай галтгоо ингээл дэлбэр чин дээ. Тэгээд тэгтээ тэрэнд нь өөрөө амар тайван төвчээрт тэгээд би ч өөрөө тийм цэвэрх юм биш та манай. Ер нь л жоохон хамаагүй. Тэгээд тэр нэг сонгон саримсыг хүртэл ингээ арилгуулад нэг дээдлийн авчаад нэг ингээд эн тэнд нь ягаад ингээ хөөхөн хургаараа ингээл тэр нь тэгэхээр л хүү хаа ямар мундаг юм болоо гэл анхнаас нь бас галтгоонд оролцуулаад өмнөөс нь орж ирэхгүй жоохон хүүхдүүд том болох тусам өмнөөс нь орж ирэхгүй жоохон залах уу ээж агаал хойшоо суугаад яг тэр сонирхол нь одоо ингээд сонирхлоо ингээд хэрэгжүүлээд эхлэхэд нь ээжүүд нэг одоо тэв шагаад байхгүй аавууд тэр шагаад байхгүй хүссэн юмнуудыг аавж өгөөд хийхэд нь туслаа тэр нь заавал одоо амар мундаг одоо ногоо могоотой эрүүл юм байх шаардлагагүй шүү дээ жоохон гоё кейкс ч гэдэм үү юу хиймээр байгаа тэрэнд нь ингээд дэмжиж явах айгу чухал юм байна гэж хэлсэн. Тэгэд сүүлийн би юу гэж бодсон гэж хүүхдүүдээ миний бол одоо туйлын зорилго бол ерөөсөө хүүхдүүд маань одоо ингээ 14 хүрсэн байна. Би өөрөө 15 таад л гэрээсээ гараа явцсан би сайлж авахт зэрэг сурчсан юм чаа. Миний хүүхдүүд гэрээсээ гараад явахдаа за яах одоо тэр өөрөө эвтэйхэн сонголтоо хийж чаддаг. За нэг хэсэг бол мэдээлэл дарвал явах л ах те дуртай юм а идэл одоо яадаг юм байгаа. Одоо ч гэсэндээ би нэг 20-од идэггүй л те. Тэгэл явах л ахаа. Гэхдээ тэр чин дараа нь хэрэг болохт нь нэг бие организмыг тэтгдэг хоол хүнс надад нэг ингэж мэдрэгдэг те. Би гэртээ хоол идэж байхад надад нэг ийм
санагддаг байсандаа гэдэг суур ухагтун хүүхдүүддээ суулгаал өгөх нь миний одоо ээж болсон хүний хувьд хийж чадах хамгийн чадхал юм маань тэр гэж хараад байгаа. Тэгээд тэд нар дараа бол өөрсдийнхөө сорилтыг туулаад өөрсдийнхөө тэрийг даавал гарах нь одоо тэр хүний л сонголж тээ. Тэгэхээр тэр айгүй чухал. Тэгээд хүүхдүүд ингээд өсвөр наснд ороод 14 5 мавтай хоол хүнс хийлгээд сургая бие даалгаж сургахаар оройтч тийм ээ. Би айгүй азтай нөгөө жижигэ гаргачаад нөгөө шүн унтахгүй юм чинь шүн амир их сэрсэн юм чинь өглөөл нэг нөгөө жоохон унтдаг шүү дээ. Тэр үед нь нөгөө хоёр томьёогоо өөртөө босоод цайгаа хийж угаад гэрээсээ гараа явдаг болгоцсон байхгүй Монголд байхдаа. Хэднээс ихсвүлээ. Манай хоёр чинь хэдтэй. Одоо манай том чинь 14-т 9-т 7-т байсан юм байна. Тэгээд ингээ юмнуудыг ингээд бас эвтэйхэн бэлдээд өгч штэ ингээд тий. Тэгээд тиймэрхүү юм идэрээгээд ингээд бас уур дараа нь хэлж штэ. Тэгээд ерөнхийдөө сургацсан байхгүй. Тэгээд ер нь манай хоёр өглөө босоод одоо ингээд үүрэгтэй ингээд агаа нь өглөөнийхэн цайг хийдэг. Манай охин болохоор дүүгийнхаа өдрийн цай маяг ингээд бэлдээ цүнх мөнхөндөө бэлдээд ингээд аваа явдаг. Би өглөө босох ингээд шаардлагагүй байхгүй. Болцсон байсан байхгүй. Тэгсэн чинь манай хоёр яг ингээд жоохон том болсон чинь тэдний чинь нөгөө үүзэм, жус, толгоо, хувцлалт чинь ингээд айгуу чухал болоод эхэлж байгаа. Гэсэн чинь одоо би босцсон заяа. Нөгөө хоёрынхаа гурийнхаа цайг хийцэн хажуугаар нь хүүгийнхаа контакт линзийг хийхтэн туслаад охиныхаа үсийг сэнсдэж. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн маань өөрсдийнх нь нөгөө цаг зарц урд нь бол тэд нар юу өмсөж байгаа нь хамаагүй тэр үс контакт хамаагүй шүү дээ. Юу өмсөх нь хамаагүй юмаа өмсөөл гарчдаг байсан болохоор өөрсдөө цай магаа хийж угаал завтай байсан. Одоо өөртөө ингээд хувцаа ингээд сонгож мангахаар цаг зарцуулаад байх хооронд нь бигээ сажуугаар нь ороод цай болгож гарахгүй бол нөгөөдөл чинь баг цайгүй гарчих гээд байгаа юм чинь. Цайг нь хийж өгвөл за ээжтний өрхтэн баг л утас зүү барьцсан. Хувцсны доороос нь ингээд яаж өгвөл тэгэхээр хүүхдийн үе болгон айгүй гой баялаг. Тэр өөрсдийнх нь хүсэл сонирхол болгоны найл болох ингээд хүндтгэл тэрэнд нь ингээд тэрнийх нь нэг хэсэг байх гал айгүй хичээгээл тэгснээрээ одоо амьдралынхаа одоо чухал хэцүү үеигаас надтай бас хуваалцах хэрэг болох болоо одоо том болохоор ч өгтөд те яагаад тэгжил ерөнхийдөө найдаж хардаж тэгэхээр бас өсвөр нас хүртэл нь би даахын хоол хүнс хийгээд өөртөө эрэхтэй юмаа хутгаад идчихдэг тэр чадварыг олгоё гэдгээр манай хоёрын хувьд ер нь бол хориодох юм байна. Тэд нар чи өөр юмд анхаарал найз нөхөд үзэмж одоо нүүр мүрээ буудах тэр үс тэр эрэхтэй хүүхдийн тэр үс яагаад байгаа юм бэ? Тэр нэг юу ч цацаад байгаа зүгээр ингэж мингэ тэгээд ийм ондоо үенүүд ирдэг юм байна. Тэгэхээр жоохон оройтох юм байна. Аль болох жоохон яг тэр үед нь хүүхдүүдэд яг хоол хүнс хийхтэн дуртай болгож сурсандаа бас айгу зөв үе байжээ гэж хараад байна. Японд ч хүүхдүүд өөрсдөө өглөөний цагаа бас яг ингэж босч хийгээд аваа явдаг юм байл шүү дээ. Тэгээд Японд ч яг энэ эрүүл хоолны соёл, энэ хоолны дадал зуршил гэдэг энэ зөв үзэл баримтлууд чинь Японд бас айгүй өндөр хөгжсөн байдаг гэж би сонссон. Тэгээд Япон хүүхдүүдийн тэр хоол ундаа хийж авч явж байгаа зүйлүүд нь баг хоорондоо уралдаад байгаа юм уу? Тэнд одоо зураг одоо баримл хийгээд байгаа юм уу те? Тийм гоё хоолны соёл биш. Тэгэд манад бол одоо яг үдийн цай гэдэг хөтөлбөрөөр хоол ундаа өгж байгаа байх. Гэхдээ тэнд яг юу ямар шимтгийл нь хэр өндөр байгааг нь бол бас хэлэхэд бол бас мэдгүй л байна л да. За Монголын бол хоол зүйчд бол тэр хүүхдүүдийг хоолтой болгох ажил дээр бол амар олон жил зүтгэж байгаа. Бол шүтээсийн багш нар бол уйггүй хэдэн жил өстой нэрээ зүтгэж байгаа. Тэгээд тэр уул нь хууль нь ингээд хэрэгцэн одоо батлагдсан. Тэгээд сургууль болгон галтгоотой, сургууль болгон хоол зүйчтэй. Тэгээ энийг нэг юм бизнес болгочихгүй тийм масс үйлдвэрлэл болгоол ингээл тараачдаг юм болгохгүй нэг хүний бас нэг юм ашиг орлогын юм болгочихгүй юм тэр газраа халуун хоолоод юу ч зүгээр тэр ясны шүлээ гаргаад бантан ч хийсэн яах вэ тий тэр хөөхдөд ингээ идүүлэх тэр нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж амар олон жил байхгүй маш сайн явж байгаа гэдгийг бол би бол тэгж бол ойлгож байгаа ер нь бол мэдж байгаа. Тэгээд тэр Японуудын хувьд болохоор би тэрийг яг өөрийнхөө харсан өөрийнхөө гэр бүлдээ хүүхдүүдтэй хэрэгжүүлдэг ойлголт руу жоох орчуулад хэлвэл манай охин ч гэсэндээ энд Якомина гэдэг юм энд байхдаа яг Монгол
Япон юутай тийм цэцэрлэгт бас байдаг гэсэн аахгүй. Тэгээд манай хүүж гэсэндээ шинэ Монголд байсан. Тэгэл айгуу сайн хөөрхөн мэдлүүлдэг, өөрөө тасалгаагаа өөртөө цэвэрлдэг тий. Тэгэл тэр хогтгон. Тэгээд Харвардын нэг хийсэн судалгаа байдаг. Та тэрийг сонсч байсан бах. Хамгийн амжилттай ийм амьдралдаа тэр амжилтын хэмжээг бол одоо мөнгөөр ч юм уу, карьерээр ч юм уу би бол хэмжихийг бол зордгоо. Хамгийн ер нь тийм амьдралдаа бүрэн дүүрэн ч гэдэм үү тийм сэтгэл хангалуун амьдарч байгаа хүн ч гэдэм үү тийм сайн хүн ч гэдэм үү тийм судалгааны нэг юм дүн байсан юм л да 70 жил тэр хүмүүсийг ингэж дагсан. Тэгээд тэр хүмүүсийн ямар хүмүүс нь тийм байсан бэ гэхээр ер нь л гэрийн ажиллаа хүүхэд байхдаа гэрийнхээ ажилд одоо оролцдог байсан. Хүнээр хилүүлэхээс өмнө тэр нөгөө амьсыг аваад угаалгын машин руу хийчдэг тий аяг шангаа угаачдаг. Тэр нэг тиймэрхүү судалгаа байсан байхгүй. Би одоо жоохон зарим нэг юм буруу хэлчихэж магадгүй. Тэгэхээр Японы таны тэр хэлсэн тэрнтэй ерөнхийдөө бас тэр үзэлтэй. Тэгээд Япон бол тэр хоол хүнс тэр сургууль цэцэрлэгийн хоол яг саяны хэлснээр сургууль болгон хоол зүйчтэй тийм мэрэгжилт нүүдтэй тэрийг бүр супер авч үздэг. Тэгэл Япон тэр тархалтай хүүхдүүд хүн бараг байхгүй байгаа зү. Тэгэхээр тэгээд би бол гэртээ ямар байдлаар тэрийг нөгөө хүүхдүүдтэй бас ингээл 6-7 хоос нь хэрэгжүүлсэн бэ гэхээр ерөөсөө л гэрийн ажилд хүүхдүүдэд би нэг аль болох нөгөө дүнгээр нь ингээл дүн амжилтаар нь аль болох тэрийн дүүйл гэж ингэхийг зордгоо илүү нөгөө сэтгэл гаргаж байгаа. Тэгээд би харин саяхан надаас бас хүн асуусан юм аа. Би тэгээд нөгөө дүнгийн талаар би хүүхдтэйгээ ярьсан ярилцаагаа нэг саяхан стори хийсэн чинь ээжүүд аяг асуусан байсан. Би хүүхдтэйгээ юугаар үнэлдэм болоо гэсэн чинь ингээд би ингээд нөгөө таавчгүй гэртээ баг явждаг байхгүй. Тэгэнгүүт ээжийнхаа таавчийг ингээд ойртуулаад над руу ингээд ойртуулаад тавьсан байх ч юм уу тий. Ингээд ер нь бол би гэрийн ажил баг хийдгүү. Манай хоёр том л ерөнхийдөө хийдэг. Тэгээ манайх бол тийм цэвэрхэн айлталтай манай ээж мэж ирэхэд жижиг гэр орноо цэвэрлдэг хүмүүс гэдэг. Гэхдээ ер нь бол нөгөө ковидын үеэр нөгөө яг онлайнаар хичээл ордог байхад яг хоёртоо хувц угаагаад нөгөө юм хатааж ингэж гэрийн ажил хийж эхлүүлчихсэн байхгүй. Тэгээд санаандгүй л тэгээ нөгөө нэг хувцыг чи эвтэйхэн хатаахгүй болохоор нэг гачин үрчсэн юм болдоо шүү. Тэгэхээр ингээд тэрүүнээс л манай хоёр сая нэг эвтэйхэн хатаахгүй бол ингээд арчсан өмсгий аргагүй юм болно да гэдгийг ойлгоод тэгээ тэрүүгээр бодвол одоо тэгжил найдаж байна ээж хүний хувьд эвтэйхэн юмыг хийвэл хийсэн шиг хийхгүй бол тэгэл нэг юм ингээд тэгэл жижигээр яг нөгөө юунд нь таарсан ажлуудын нөгөөл тэгэл хоол хүнсээ идэг болол эхэндээ ингээл нөгөө котлет хийгээл хөлдөг шин бүлдэж шít тэгэл будаага агшаагаал котлетаа халаагаал иддэг ч юм уу тэр котлетийн нэг бас ногоо могоотой ээж чинь тэгээ хажуудаа заавал өгөрцгий зүсч дээрээ нэг салаад малаад хөөхтүүд нэг тэгтээ хөөхтүүд салаад иддэг болчтой юм л ш. Би л хоёрыгоо тэгэл надтай зүг салаад булаацалтаал иддэг болтол тий ногооны салаад надтай хуваалцаал хүрэн манжин жинжингийн салаад те өөрсөө бамдаар энэ төр иддэг болтлоо бараг л өсвөр нас болох байх гэсэн чинь би өөрөө нөгөө шинэ Монгол сургууль дээр консультац хийгээд галтгооных нь хоолтон дээр нь ажиллаад тэгээ охиныхоо явсан цэцэрлэг дээр бас ингээд бас ажилласан байхгүй айгу азтай тэр газрууд ямар азтай газрууд тий тэгэл сургууль цэцэрлэг дээр өөртөө хүмүүст айгу хурдан гардаг шүү ингээд яаж та тэн дээр өөрчлөлтийг оруулсан Тэгэл яг л одоо хооллолтын бүтэц тэгэл аль болох ногоо идэвлэх эслэгтэй байх тий. Тэгээд нэг цэцэрлэг дээр ивэлийн найзууд гэдэг цэцэрлэг дээр нэг хүүхэд нөгөө өтгөн амар хатдаг. Тэгэл баах болохоор л өстө нэрэ хөөцөлтөөл нөгөө 0 орохгүй амар зовиртой. Тэргээр нэгэн болдог байсан гэсэн. Тэгээд сарын дотор тэр хүүхэд ингээл зүгээр яадаг болол өтгөнөө гадагшлуулдаг болол ходоодны асуудалтай байсан багш нар нь тэр ч хүүхдүүд ч цэцэрлэг дээр өглөөдөр ярьж хаалцаж байгаа шүү дээ. Тэгдэг болоо л тэгээд нөгөө хоёр маань ингээд нөгөө цэцэрлэг дээрээ ингээд сургууль цэцэрлэг дээрээ бас нэлээд гайвал тэгээд тэгсэн чи гэртээ ээжсэн зүгээр миний салааднаас ингээд иддэг болоо тэр чинь жоохон байсан шүү дээ. Тэг чинь нийлэн 6 7 8 9 тач байсан. Тэгээд нөгөө манай найзын хүүнаас адилхан нөгөө сургуульд явдаг гэсэн манай хүүдэд гэсэн чи манай найз за өнөөдөр юу идэх гэж ихэндээс баллаар ногоо юм идсэн гэл тэгдэг байсан гэл сургууль цэцэрлэгт байхаас нь эхлээл өгж байгаа хоол ундан дээр нь илүү жоохон менежмент хийгээд өгөх юм бол хүүхэд насан туршдаа тэр хоолнд дуртай байх сэтэл нь яваад байна те түүнээс биш энэ ногоо иддэг үү энэ мах иддэг үү энэ гурил иддэг үү гэдэг нэг
төрлөөр нь хүүхдүүдийг ангилж хэлээд байдаг байхгүй. Та тэгэхээр хэлсэн ч дээ хүүхд болгоны яг тэр үе нь өөр байдаг юм байна гэдгийг хүндэлж авч үзээч гэдэг. Тэгэхээр энэ та яг өөрийнхөө хүүхдүүдээр харахад энэ ер нь хэдээс хэдэн насны дээр илүү хэлбэлзээд байх шиг байна. Одоо танаа хүүхдүүд тэр нэг төмөс айгүйх идэдээс үе байсан гэсэн шүү дээ. Тэр үед нь та тэгтээ дандаа л нэг нүүрс ус төмсөө идэт хас гадна хаяа бас нэг цутан шүлж юм нэг амин дэмүүдийн бас тодорхой хэмжээний намруу хийчих гэж санаа зовоол яваад шүү дээ. Тэр үед нь хүүхдээ шууд болбар гэж загнаад ч юм уу нэг хүчрхийлээд тэгээд өөлүүлж байгаа нэг хоол өгөөд байхаа ямар шаардлагагүй юм бэ. Тэгвэл бид нэг хэлбэлзэх энэ уюудын асуумаар байна л да. Тэгэхгүй бол нэг ээжүүд чи яг л таны хэлдгээр жоохон хүчрхийллийн аргаар л үзэж байгаа яг үндэ. Энэ юусоо хоол идэхгүй нэг өдөржин чихэр чимээс идэл одоо болцоод энэ одоо оройн хоолоо идэхгүй гэдэг ингээл тиймэрхүү уюудад нь ер нь жоохон хүлээстэй хандаад явчих юм уу? Ер нь хэдэн наснаас эхлээд энэ нэг аятайхан болоо явчихдаг юм шиг байна. Тэгэл аятайхан болох гэж идэл хүүхдүүд чи өсвөр настай бол мөнгөтэй болол өөртөө гараад зүй ордог болоод эхлэн шүү дээ. Нэг ингээл гаагаа олох гэж байна гэл тэгэнгүүт тэгэхээр үе яг ондоо тэгээд тэр яг нэг хагас за 2 насны синдром бол нөгөө 2 насныхын үеэр би тэд бүр ингээл нөгөө зутан шүл хийж уусаар байгаа манай хоёр бүр одоо зутан шүл бүр хархаа байсан за би өөртөл бүр хийгээ болцсон дээ. Тэгээд нөгөө нэг жоохон л нэг те ясны шилтэй ч юм уу тэгэл ингээл нэг ногоотой ингээл зутан шилэг нэг хоёр албаж байгаа нь тэр үед нь ингээл санаа амардаг те. Тэгээд нөгөө хоёр ахагч хоёр нь ч гэсэндээ бүр зутан шил эзэр авар дургу алцсан. Тэгэл нөгөө obvious чанж айгүй хийддэг байсан өглөөний цай маань. Тэгсэн чинь тэгээд бүр болцсон байсан чинь сүүлийн үед манай охин бүр амар хөөрхөн өглөө асаа өөрөө obvious жанаа сүүгээд бүр ойр дийдэг надад ч гэсэндээ айгүй гой санагдаад. Тэгэхээр энэ ингээд айгүй олон мөчлөгөд байгаа. Тэгэхээр яг нөгөө анх хоолнд орох тэр одоо 6 сараас тэр одоо нэг хагас нэлээ нэг хоолны төлөв 2 нас хүртэл бид нар бас нэг айгүй дайггүй юм цонх байгаа байхгүй яг нэг юм дадлын суулгаж өгөхтэй нэг ингээ гоё obvious идчихдэг. Тэгээд нөгөө цагаан сүйтэй будаа obvious хоёрын хооронд ч шимт хичээлийн явд бас айгүй ондоо агашсгүй бол гурвалжин будаатай. Би нөгөө сургууль цэцэрлэгээр ажиллаад бас айгүй гоё сурж байгаа юм чинь тэр нөгөө тоогооч нараас чинь тэд нар ч өстө хүүхдүүдээ мэднэ. Нэг шимт хичээлэг хэдүүлээ нэг шимт хичээлэг хоол гэж нэг юм байд юм аа. Би чинь тэгээд нөгөө өөрөө галтгоонд хоол хийгээд зогсохгүй болохоор тоогооч нараа л өстө нэрээ нөгөө яан гэдэг лээ би юу гэж хэлдэг лээ момхруулах гэдэг юм өөрийнхөө талд оруулах. Яагаад тэд нар тэр илүү чармаалтыг гарах хэрэгтэй нягтлангийн хүртэл би заавал суулгадаг. Яагаад нэг 2000 төгрөний тэгээ менежментийн 2000 төгрөний илүү юм авах шаардлагатай гэдгийг бүгдөөрингийн суулгаж агаад шимт хичээлэг хоолнос гэж юм байт юм а хүүхдүүдэд ингэж сайнаар нөлөөлөх юм ба гэдэг ухтгууны ойлгорч тэт чинь мэдээж хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүмүүс ч тэгэл өөстөө гэл айгүй хөөрхөн бүр надаас зүгээр 1000 гой баяжуулаад ингээ хүүхдүүдтэй хүчдэг байхгүй. Тэгэл би чинь нэг цэцэрлэгээр хоол идэл явж идэг байсан. Тэгэл 10 гурилыг хүртэл та ингээл хэлж индэ нөгөө тийм мэддгүү ийм мэддгүү гэл анх 10 гурил дээр бол 10 гурил итгэлийн хайталаа гэл бидгсэн чинь хүүс тэрм шиг бодлоо юм байхгүй л хөт. Би өөрөө хүүхдүүдэд 10 гурил яаж хөдөлжсэн бэ гэхээр өөрсдөр нь зууруулаад завааруулаад тоглуулж ижил. Тэгэл нэг бүрэнхий бөмбөлөг болгоод тэгж хаал тэгэл хүүхдүүд идэв шүү дээ. Тэгж л идүүл зорчсон аахгүй. Тэг яг адилхан тэрийгээ ингээд багш нартаас нь ингээд хэлээд ярьж агаад тэгээ ингээд 10 гурлаа ингээд тэр чи хүүхдүүд юм аа хийгээл өөртөө заваараа алхутгаад тэгэл хийгээл ингээд идээ сурсныхан дараа нь нэг орсон чи манай тоогооч ихчс бүндгэлсэн сууч бөөрин хилц. Одоо зөвөр хүүхдүүд зөвөр таниал аваад ид. Анх яаж тэр ингэж бүтээд байгаа юм бэ гэдгийг сонирхолтойгоор өөрснөөр нь хийлгэж үзүүлэхээр тэнд яг дотор нэг юу байгаа ч мэддэхгүй нэг юм идэх биш. Анх ингээд юуг нь үйл явц нь өөр мэдээддэг болохоор идэж байгаа юм шүү дээ. Тэгээ нэг амтлуулгал процесс аахгүй. Тэгээд манай нэг найз хэлдэг байсан юм бас манай Ирланд найз бит хоёр яг ингээд нэг адилхан төрсөн байхгүй юу. Тэгээд манай хүн одоо бит хоёр хоёулаа нөгөө буудалд ажилладаг байжгаад манай хүн йоганы багш болоод би хоолзож болсон. Яг нөгөө ээж болсныхаа дараа тий Jennifer тэгжсэн байхгүй юу. Ингээд би хүүхдүүдтэй бас хоолыг ингээд хүчилдэггүй. Хүүхдүүдээ бол ямар ч байсан санал болгодог. Тэгээд амсахыг шаарддаг. Амсаагүй ээжээ тэгээ амсаа таалагдахгүй ах юм бол хоолныхоо оронд алин мэдж болно. Жимс идэж болно. Тэрнээс бол жихэр шоколад одоо зармаг биш шүү дээ тий.
Үнэхээр ээжийнх нь хийсэн одоо чармаал гаргаад хийсэн хоол таалагдахгүй байх юм бол амсах нь ямар ч байсан чухал. Чармаал гаргаа амсах хэрэгтэй. Амсаад таалагдахгүй байх юм бол орой хоолныхоо оронд алин мэдж болно. Тараг ууж болно ч гэх юм уу тий. Энэ сонголтын нөгөөд ээж аавуудын нөгөө гэрийн дүрм тодорхой байхаар хүүхдүүд ч гэсэндээ тий. Ямар ч байсан амтлаад харчаад ингээд нэг хүүхдүүд айгүй маягалдсан шүү дээ тий. Тэгэл амталж үзээд тэгэл үнэхээр таалагдахгүй бол тэгэл идэхгүй л байна зү тий. Ямар ч байсан амтаад амтлаа таалагдах юм бол шинэ юм туршаад үзэхэд тэр чинь одоо зөндөө олон философи яваад шүү дээ тий. Шинэ юм туршаад үзье, зориглоод үзье ч гэдэг юм уу тий. Бас тэр ч давхар яваад байгаа юм тий. Тэрнээс бас найзаас айгүйх сурталчижсэн. Тэгэхээр таны нөгөө асуусан асуулт нөгөө үе гэдээсэн. Тэгэхээр тэгээ хоёр насан дээр бол нилээ юу болно. Тэд нар чинь нөгөө өөрийнхөө бие хүнээ олоод ч гэдэг юм уу те сонголтоо их ингээд дуу хоолойгоо ингээд сонсуулах гал хорвоо ертөнцид орон зайгаа олох гол тэгээ сайн бас ярьж чадахгүй тэр үе дээрээ бас ингээд нөөмөө гэл ингээд гүмгүү гэл зүд болд нь шүү дээ. Танаа хүү гайгааснаа. Манай хүү одоо ер нь хоол ундаа айгуусаа. Эрэгтэй хөлтөгтэй хоол ундаа миний зүгээр харж байгаагаар их сайн юм шиг үлээ. Охтууд л болохоор нэг жоохон нэг тийм голч хилээд байдаг юмнууд ихээр ажиглагдсан. Тэгтээ хүүхдийн онцлогч гэж магадгүй. Хүүхдүүд янз амтлаад байна. Тийм тэгэхээр 2 нас хүрээд бол нилээн сорилтууд бас жоохон болт. Тэгэхээр зарим хүүхдүүд зүгээр ээж болно л да тий. Тэгээд тэрний дараагаас ерөнхийдөө гайгүй байжгаад одоо тэр үед нь л миний хувьд болохоор нөгөө хоол хүнстэй ингээд хийх, оролцох, сонирхлын татах тэр чи яг нэг гэртээ байж байгаа үедээ сургууль соёл дугуйлан ингээл амар бизи болохоос өмнө тэгэл гэр орны ажилдаа тэгэл сайхан хошгруулаад ямар гоё одоо ямар ч байсан ямар гоё ингээл тэгэл ногоо цагаан арилгуулаад тий ингээл тэгэл тэр төлөв тогтоох тэгээ бие даагаад өөрөө яах тэр мөрөн дээр айгуу дэмжиж өгөх чухал юм болов. Тэгээд өсвөр ер нь тэр үед бас ингээд нөгөө нэг миний үед бас ингэдэг байсан гадуур явахаар ингээд айгүй их нөгөө дэлгүүр орохоор айгүй их чихэр шоколад энэ тэр ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед нь ингээд сонголтыг хийхэд нь ингээд тэд нар чинь бидний одоо хийж байгаа санал болгож байгаа юм бас хүлээж авах нь айгүй хүүхдэрээ байгаа бүр нөгөө жоохон байгаа үе шүү дээ. Тэрийг айгүй гоё чиглүүлээд өгвөл айгүй чухал юм шиг санагддаг. Тэр чинь хар мянган чихэр шоколад дундаас те өөртөө нэг хэрэгтэй юм хөвтэйхэн авчвал гэдэг сонголтыг бас хийхэд нэг сүйд харагч юм уу тэгэл артстай маруучин ч юм уу тий тэгээд манай гэр бүлийн хувьд одоо манай эмээ ээж мэж ихч мэгч нар бид нар амттай идэж болно гэхдээ ямар ч байсан эхлээд хоолоо идэх гэдэг тэгэхээр зарчимтай юу юм тий тэгэхээр сайхан махта ногоотой шүлтэй хоолоо их ямар ч байсан идэн тэгээд дараа нь knock yourself out те одоо баяр яслал болж байгаа чи хүүхдүүдээ чи бас тэгээд байж байгаа. Тэгээд нөгөө бага насны хүүхдүүдээ ч гэсэндээ ингээл төрсөн өдрийн парти мартинд явахдаа миний хувьд дандаа өөрөө яг ингээ өндөх ч юм уу нэг ууралаг цатгах те цатгалан байлгах тэгээ жоохон ногоо могоотой ч юм уу эсвэл хоол ч юм уу котлет ч юм уу бууз ч юм уу хүүхдүүд манай баншиндаа дуртай шүү дээ баншин идүүлчихэд гаргадаг тэгээ тэрний дараа тэнд очиод юугаа иднэ ундагаа ууно би бас тэнд ингээл ондогноод баймиргүй шүү дээ хянах боломж байна. Тийм тэгэхээр тэр хүүхдэд ч гэсэндээ тэр боломжийг олгоод сахараа хит ихтүүлэхээрээ яаж гачин дотор муухай хоригддаг мэдрээд авгал тий манай хүү том хүү бол бүр яг тэгдэг байсан. Ээж би юу чихрээ ихтүүлчлээ би бүр ингээл яг өөрөө хүүхэд яг тэгдэг. За зүгээрээ гэл усаа уугаал тэгэл жоохон тайван байчих гэл. Тиймэрхүү зарчмууд ер нь байд юм байна. Тэднэр нь ерөөсө багасаа ер нь нэлээд тодорхой байсан. Тэгэл манай гэр бүлийн хүн ч байна уу, манай ах эгч нар ч байна уу бүгд ерөнхийдөө ингээд тэгэл ойр дотныхан чинь ингээл тогтчихдээ шүү дээ. Тэгэл ойлголт авчдаг яг тэг. Тэгвэл хүүхдийг яг Монголд хараад тахаар дандаа болохгүй, бүтггүй, битгий гэдэг нэг ийм зүйлүүд хэлээд тахаар хүүхэд дараа нь тэндээ амар их ингээд дурлах, дуртай болох юм нь миний зүгээр харж байгаагаар их байгаа санагдаад байдаг. Таны хувьд болохоор одоо Ирландд суралцж байгаа, бас давхар амьдарч байгаа учраас яг нэг ийм гадныхны гоё тийм соёлууд байгаа тань тий. Яг ингээ хүүхдтэй зүгээр хоолн дээр ч гэсэн зүгээр хүмүүжил дээр ч гэсэн дандаа сонголт өгөөд өөрөө алдаа гарах юм бол алдаагаар нь өөрөө хариуцлагыг хүлээлгдэг. Тэгээд за одоо яг яаж ингээ асуугаар тэр хүүхдэн дээр за үнэхээр нэрээ ээж маань зөв хэлсэн байна тий. Эсвэл та буруу хэлсэн байна гэж гэдэг юм уу. Нэг ийм сонголтууд хоолтон дээр ч гэсэн ялцчихгүй байх ёстой гэдгийг та хэлж ийн л та.
Тэгээд ямар нэгэн сонголт ч гэсэн одоо манай охин 4 настай тэгээд сонголтын дээр л яг үндэ амьдарч штэ. Одоо айскрим гэлэхээр за яг одоо наад шөлтөө сайхан гой хоолоо идчих. Тэгээд дараа нь хоёул учраа олё гэнхээр хоол бүр янзын идчихнэ. Тэгэл айскрим кинэг таны хэлдэг нь арста зарим нь арай жоо хэрэгтэй юм ингээд аваад өчгөр хүүхч гэсэн аймаггүй гой урамтай. Тэнд надад нэг чадуулаад би тэгээ худлаа хэлчих юм бол тэр хүүхд тагж шөлтөө хоол идэхгүй байхгүй. Иймэрхүү жишээнүүд бол та амьдралдаас нэлээд хэрэгжүүлдэг юм байна. Энийг ч гэсэн олон хүмүүст энэ мэдээллийг бас илүү сайн та хүргэдэг байх тий. Тэгэл хичээж танд. Тэгээ энэ подкастаар ч гэсэндээ амар эцээж бас ингэж яг ийм байдлаар нь бас ярьж үзэг юм байна. Яг бүр нарийн онол яг тиймэрхүү нүдийг яриад байхгүй ч гэсэн яг сонсоод ээжүүд дээр тэгтээ илүү ажиллах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бид нар шууд ингээд хүүхд өөрөө тэрийг юу ч мэдэхгүй шүү дээ. Анх удаа амьдарч байгаа, анх удаа тэрийг харж байгаа, анх удаа сахартай ундаа ууж үзэж байгаа. Бүх хэлийн гоё сонирч санагдаж байгаа юм дээр ээж тэн дээр нь маш сайн мэдээлэлтэй гал тоглолт хийгээл гол удирдахч бол тэнд ээж л байгаад байгаа шүү дээ. Гэхдээ аавуудын оролцоо, аавуудын тэр ээжийн сонголтонд итгэх, дэмжих гэр бүлийн юундаарч хүүхдийн хүмүүжлийн ингээд хүүхдүүдэд ээж аав нь ингээд журам нь айгу тодорхой авах юм бол хүүхдүүдэд амар байд юм шиг байдаг шүү дээ. Одоо манай дээр ч гэсэндээ манай гэр бүлийн нөгөө тэгэхээр аавууд ингээл зааж инглээ гэл аавудаас айгу бас ээжүүдийг айгу сайн бас дэмжих хэрэгтэй. Тэгээд хэсэг хугацааны дараа ер нь бас ингээл аауд айгу ойлгодог л доо. Гэхдээ анханасаа хамтдаа ойлголтоо чармаалт гаргаал явчих юм бол бүх юм ингээл амар олон юм ээжүүдийн нуруунд дээр ирж байгаа. Тэгэхээр бас аавудаас амар чармаалттай байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд аав ээж ер нь бүх юм дээр би нөгөө хүүхэд хүмүүжлийн сэтгэл зүй тал дээр нэлээд бас амар судалдаг ер нь л тэгэл 9 шидэ юм сэтэл сонсоол тэгээд яхаа нөгөө журам гэр бүлийн одоо rule тэг гэр бүлийн одоо манай гэрийн одоо баримтлах зарчмууд ч гэдэм үү тэг хоолтон дээр юм саяны ингээд үл ярьсан утсан дээр л гэтгэхэд тэг тэгэл ээж аав хоёулаа чи юм байдаг гэл бат байхад хүүхдүүд окей л байдаг байхгүй юу яг үнэндээ байдаг юм шиг ерөнхийдөө харж байна. Манай эгч ч гэсэндээ хэрэгжүүлдэг. Манай гэр бүлийн хувьд нэгдгээс 5 дахь өдөр утасны хэрэглээ байхгүй. Сургуулаасаа орж ирээд одоо тэр юм хумаа үзэж бол уцаа үзэж болдог. Эсвэл YouTube үзэж нэгдгээс 5 дахь өдөр YouTube одоо телевизээр ч үзэж болохгүй тий. Тэгээд тиймэрхүү ингээл юутай дүүрэмтэй. Гэр дотроо л юм уу зөвхөн? Гадуур матуур утас байхгүй. Утас байхгүй. Хоорондоо холбоо барихаар ч. Гэхдээ хүүхдүүд тэгэл яваал хичээлээс нэрж аваал яа. Эсвэл Nokia утас. Энэ Монгол байхдаа Nokia утас хэрэглэдэг. Сошиал хэрэглээг юм нэлээд байхгүй болох. Угаасаа сошиал медиа манай хоёрт хэрэглээ байхгүй. Болоогүй. Дөнгөж 14-12-т сошиал медиараа орохгүй. Нэгдгээс 5 дахь хүртэл ямар ч утас YouTube-ийн хэрэглээ байхгүй. Өөрөөсөө хүүхдүүд чинь нэг юм дарамтчиг санагддаг уу өөрөөсөө дуртай байгаа юу? Яаж ингэж тэр нь ингээд тодорхой анханасаа л тодорхой байсан. Утас тэр iPad-ийн хэрэглээг нийлүүлж өгтөл тэр дүрмэн тодорхой байсан. Тэгэхээр тэгэл 5 дахь хичээлээд харж ирээл тэгэл нэг YouTube руугаа ороод тэг юм үзэл тэгэл яа тий YouTube хамгийн чухал юм болоо да. Тэгээд одоо болохоор нөгөө манай хоёр жоохон том болоод нөгөө найзуудтайгаа хоорондоо мессеж бичдэг болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр утсын галтгоонд энэ утас галтгоонд амьдардаг. Нийтлийн эзэмшлийн газар амьдардаг. Одоо энд амьдардаг. Эндээс гарахгүй. Тэгээ хагас бүтэн сайн ч гэсэндээ утсаа авч өрөөндөө орж унтахаасаа өмнө утсаа заавал галтгоондоо тавьдаг. Тэгэхээр одоо нөгөө ажлын өдрүүдээр нөгөө найзуудтайгаа айгу мессеж бичдэг. Одоо найзууд айгу чухал цаг үе ирж байгаа шүү. Тэр үедээ бол шаардлагатай үедээ утсаа галтгоонд л хэрэглэдэг. Энэ утас энд л амьдардаг. Эндээс гардаггүй. Өрөөрөөгөө авч орохгүй. Орон дээрээ оройжон утсаа ухаж хэвтэн гэдэг тиймэрхүү юу байхгүй. Тэгэхээр тэгэл хүүхд тэр тодорхой болохоор тэгэл анх өгтөл тэр нь тийм байсан. Тэгээ бас үеэлүүд нь бас зарим нэг үеэлүүд нь одоо манай эгч нар ч гэсэндээ хүүхдүүд нь яг тийм юутай болохоор. Тэгэл хагас бүтэн сарын нэг руугаа арай л юу яасан гэсэн. Бүх мэдээлэлээ солилцоолоо. Тийм. Сонирхолтой л энэ. Гэтэ өсвөр насны хүүхдүүд жоохон хэцүү санагдахгүй юу тий.
Юу ямар талаасаа хэцүү вэ гэж. Ер нь өсвөр насны хүүхдүүд чи хоорондоо илүү ингээд харилцаатай байхыг хүсэж байгаа шүү дээ. Ер нь найз нөхдөдөө юм ярих, холбогдох ч юм уу. Одоо манай найз намайг тэгж ингэж гэдэг гомдлох юм танд бол ярихгүй юу? Манай гэрийн журам тэр. Тэгэл найзууд нь ирэл хаалга тогшол тог. Амьд харилцаатай. Сексисэн юмнууд ирэл арай олгоор далаа байна уу? Гарч болох уу гэл тэгэл дээр үе юм шиг бидний хүүхдээ бид нар ч гэсэндээ нөгөө нэг юутай уцтал байсан шүү дээ. Тэгэл ээлжирээ ярьдаг байсан. Тэгээд харин одоо саяын сүүлийн хэдэн сараас харин тэгэл хөөхөн галтгоонд сууж байгаа л найзуудраагаа текст энийг яаж магаад тэрийг харах бүр амар өрөөндөө яваад орчих юм бол би тэрийг харахгүй шүү дээ. Тэрийг контролдох юу байхгүй. Одоо интернетийн одоо аюулгүй байдал гэл ямар байгаа вэ те. Roblox Mox Center тоглодог гэсэн тэрийг бас устгацсан. Ягаад тэгэхээр Roblox дээр бас айгүй их нөгөө pedophile одоо исэн шиг тийм гаж юмнууд айгүй их байдаг болсон гэл. Тэгэл анханасаа уучлаарай сошиал медиа битгий асуугаараа гэл хэлсэн боломжгүй гэл хэлсэн. Тэгэл жоохон тайлбарлаж өгнө шүү дээ. Миний үгийн одоо тэр prefrontal cortex те одоо тэр шийдвэр гаргадаг наад тархины чинь хэсэг чаг 25 нас хүртэл чинь бүрэн одоо юу яахгүй. Тэгэхээр тийм зүгээр анханасаа нөгөө журам маань гэр бүлтэй баримтлах журам маань тодорхой байхаар тэгэл хүүхдүүд тэр найзууд нь ч гэсэндээ мэддэг далаа угаасаа уцаахгүй цаадах чи хариулахгүй байж магадгүй л тэгэл ирээл хаалгах төвшөл нэг ойр байгаа нь хаалгах төвшөл далаараагүй гэл тэгэл аваад авчихсан. Ядаж нэг уцгүй ядаж нэг өдөр байлгадаг ч юм уу тийм арга хэмжээнүүд бас авчил баймар санагдлаа л да. Бөөр өвдөж ууц нуруугаар чилж өвдөхөд. Шээс ойр орхон хурж шээсний өнгө үнэр өөрчлөгдөхөд. Нүд зөвхөр сэлхэрч хавгнахад. Бөөрийн өрөвсөлт өвчин цистит. Бөөр давсагны чулуужих эмгэгийн эмчилгээнд цистоныг зөвлөж байна. Цистон нь бөөр давсагны өрөвслийг дарж өвдөлт намдаана. Шээсхэн хавнг бууруулна. Бөөрөө бүнжитил бөөцөл. Цистон. Эмийн завраас гач нөлөө хориглох цаалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Баяжуулсан сайн суу. Эрт хүчтэй эрүүл амьдрах бидний сонголт. Хаалгай шампунь. Дөрвөн төрлийн хаалгай шампунийг үснийхээ онцлог тохируулан бид хэрэглэдэг. Эрүүлэр үсээ хайрлая. 100% байгалийн гаралтай аяг таваг угаагч хөөс доктор Уна өөх тосыг хоромхон зорт задалж сав суулгыг гялалзуулна. 3 дахин химнэлттэй мөн олон төрлийн нэм бактерийн эсрэг үйлчилгээтэй учраас хүүхдийн угаж, жимс, хүнсний ногоо зэргийг угаахад тохиромжтой. Өнгө үнэр оруулагчгүй байгаль дээлтэй доктор Уна аяг угаагч хөөсийг хэрэглэж гэр бүлээ болон их дэлхийгээ хайрлаарай. Хүүхдийн ерхий эрүүл мэндэд шаардлагатай амин дэмүүд гэж байдаг. Тэгэхээр таны хувьд бол яг ингээд хоол зүүч хүний хувьд ер нь хүүхдүүдтэй гэдэг юм уу? Одоо хоол хүнсээрээ бид нар 100% амин дэмүүдийг авах боломж ер нь хэр байдаг гэж та ер нь хардаг бай. Хүүхдүүдэд ямар нэгэн байдлаар нэмэлт амин дэмүүдийг ер нь өгөх шаардлагатай бол ямар амин дэмүүдийг ямар цаг хугацаанд нь илүү өгөх зөв гэж та яг харж байна. Мэдээж бол хоолыг орлох бол зүйл бол энэ хорвоо дээр байхгүй. Номер 1-т бол хүүхдүүдэд айл болох шимтгийлэг хооллох. Тэр чинь зөвхөн амин дэм авах гэдэг юм биш тэр ажиллах тий. Тэгээд тэр ээж автагаа суугаад хоол хүнс идэх тэр харилцаа гэдэг. Одоо би бараг хүүхдүүдэд ганц загтаг юм ч гэдэг юм уу. Миний хүү одоо гэрээсээ гараа явах юм бол ганцаараа битгий хоол идэрэй л гэж одоо бас бараг захих байх. Ягаад тэгэхээр ганцаар л өөрөө эрүүл мэндийн номер 1 шалтгаан болчихлоо штэ. Одоо ковидоос хойш та тэрийг харсан уу? Тэр Японд ч гэсэндээ тэр бүр тэр ганцаар талтай холбоотой тэр нөгөө аймаа юу гэтгэл энтрийн бүр
бараг нэг яамаа байглаад байгаа маашаа тий. Тэр төвшөнд ирсэн болохоор ганц захих юм ер нь бол бараг тэр л гэж хэлнэ. Тэгээд хоол бол бүр номер 1 хоолыг бол орлох юм байхгүй. Гэхдээ бидний одоо амьдарч байгаа нөхцөл байдал маань өөрөө хоол хүнсэнд агуулж байгаа шимт бодисынх нь агуулмж өөрөө угаасаа хомсдсон. Тэгээд тэр эрдэс витамин минерал маань хомсдоод ирэхээр бацин солилцоонд бүрэн оролцож чадахгүй, явагдахгүй, эдээсээ гэмтээгээд ч тийм үйл ажиллагаа явуулах түүхийд нь байхгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр ингээд хүүхдийнхээ онцлогоос харж агаад ер нь бол миний хувьд бол шингэл цайтай биологийн идэвхтэй яг нэг мэрэгжлийн хүмүүсийн хэрэгэлдэг зүгээр нэг жирийн биш тийм сайн хүнсний нэмэлтүүдийг бол ер нь бол өдөр болгон хэрэглүүлдэг. За тэрэн дээр мэдээж витамин D байж байгаа. Витамин D Монголд ч бай 90% та Ирландд ч гэсэндээ адилхан амар өндөр хувьтай. Тэгээ витамин D маань өөрөө хүүхдийн маань ясыг бэхжүүлнэ, тэ шүүд. Тэгээд хүүхдүүд маань яагаал ингэж байнга өвдөд ахын тархлаас бол ахын витамин D дутагдaltaй ах тархлаа бүрээ ажиллах боломжгүй шүү дээ. Тэгээд ер нь надтай бас ойр яажсан хүмүүс нөө хүүхдүүд нь улирлын харшилтай. Хавраас удаа тгэлж витамин D-ийн дутагдлын нөхч гэл ингээл гуйгаал ярил сторид бол хэлдэг баг. Тэгэх юм бол адгалж тэр үндтэй тархлаастай минь нэвтийн ажиллах боломжийг нь олгоё л доо тийм. Адгалж антиоксидант чөлөөт радикалын хэмжээг нь бууруулад эсээ ингээд гоё хамгаалж ил даа гэл. Тиймэрхүү байдал. Тэгэл одоо амар хүүхдүүдийг хизээч өдөө авч явж чаддгүй байсан хүмүүс ингээл хүүхдэд аавал өдөө явсан масан гэл тэгдэг. Тэр чинь бие организм нэг дохио өгвөл тэр тэнцвэрийн л хэдүүлээ амьдралын маяг хоол хүнсний нэмэлтээр ингээд нэг. За тэрнээс гадна витамин D айгуу чухал. Дээрээс нь бол омега 3 та мэдж байгаа шүү дээ. Тэр тусмаа бүр ээж жирэмсэн байхаас 2 нас хүртэл тэр хүүхдийн тархины хөгжил хамгийн урттайгаар явагддаг. Тэгээ тархич өөрөө нөгөө ерөөсө тосон бөмбөлөг шүү дээ. Тэгээд омега 3 тосон хүчил маань бид нар бие организм маань өөрөө нийлэгжүүлдэг. Бид нар хоол хүнсээс цаавал авах хэрэгтэй. Тэгэхээр Монголын хувьд хоол хүнснээсээ бол одоо нөгөө гоё яг уламжлалт цагаан эднээс жоохон омега 3 авах боломжтой. Тэгээд өөр одоо юу гэдэг юм болоо. Нэг юм дээр бас мартцсан байсан. За одоо гадаадын хүнсээр бол самар өөр тий жаавар майлангийн өөр олон төрлийн самар мамраас урамлын гаралтай омега 3-тай. За тэгээд нөгөө тослог загснаар бас омега 3-тай. Тэгтээ бас нөгөө жирэмсэн үед одоо сүүшин хүмүүсийн загсч бас хамаагүй эдхийг бас хоригдсон шүү дээ. Ягаад гэхээр нөгөө бид нар загас байгаа нөгөө далайгаа бохирдуулсан учраас айгүй их мөнгөө ус алюминиум хүн металлын бохирдлыг бас айгүй их агуулдаг болсон. Тэгэхээр миний хувьд өөрөө ч гэсэндээ бас хүүхдүүдтэй өдөр болгон тэр хүнд металлын бохирдлгүй Pure Max гэсэн одоо яг мэрэгжлийн хүмүүсийн английн тийм хүнсний нэмэлтийг омега 3-ыг өдөр болгон хэрэглэдэг. Ер нь бол витамин D омега 3 бол ерөөсөө өдөр тутамдаа бол тэрийг бол юу илээ гэд бодоод авах юмгүй хэрэгэлдэг. Тэгээд хаяа нэг удиралдаа нэг ч юм уу мультивитаминыг болгочдаг. Тэгэхээр хоол хүнснээс авч чадаагүй эрдэс минералаа нөхөх тий. Тэр бол тийг нэг хүүхдийнхаа ялгаанаас хамаарна. Энэ мэдээлэл ямар нэгэн өвчлөл зориултай хүүхдүүдэд зориулаагүй шүү. Жирийн эрүүл одоо мэдээлэл гэдгийг бас давхар хэлмээр байна. Тэгэхээр мультивитаминыг ерөнхийдөө өгчдөг. Тэгээд хүү айгүй хөөрхөн том хүү би нэг намар наашаа ирэхтэй хүү охин хоёрдоо за ээж нь нэг сар явсан баха. Сар явна. Энэ витаминуудыг намайг ирэхэд ингээд дууссан байх хэрэгтэй шүү гэдэг. Ерөнхийдөө нэг витаминаа өөртөө уух дадлын суулгаж өгөхгүй. Тэгээ нэг өөрөө өгч явсан ах. Манай охин байхгүй манай охин. Нэг санжаадаг өөрөө бас жоохон юм суур жоохон харшилтай мөртлөө л ерөөсөө ээжээрээ гуйлгаж ажилладаг. Хүү болохоор том хүү болохоор бүр айгүй хөөрхөн ингээд нөгөө уугаа датцсан ширээн дээрээ тавиад мультивитамин омега 3 D-г уугаа датцээ. Тэгээд нөгөө хүүхэд чинь том болохоор ингээд нөгөө ээжээгээ яагаад ядаргаатай байснаа ялгааг ингээд одоо ухаарад эхэлж байгаа байхгүй юу? Яагаад энийг хийдэг байсан. Тэгээд сая дүүтэй олонготой ёо ээж би таныг станараа кабла манайх нөгөө каблын телевизийг жоохон бахт тэр эдэг жоохон бахтан салгуулжсан байхгүй. Яагаад кабел салгуулсныг ойлголоо гэсэн чи яаж юм гэсэн чи энэ телевизийн рекламууд чи ямар ядаргаатай юм бэ? Дүүдээ үзүүлмээрг байна. Тэгээд Netflix-ийн тавиад өгчээгээд тэгээд айгуусаа ойлгож авах. Тэгээд өөрөө ингээд нөгөө найзуудтайгаа харьцуулаад харахаар найзуудынхаа нүүр мөр нэлээ юу болцтой амар
өрөвсөлтэй юм гарцсан, барцаазан байхаар энэ нэг учир ах шиг байна гэл. Одоо юмаа дуусгаар би одоо нэмээд юу уух уу? Одоо би нэмээд юу уух уу гэл. Тэгэл за чи мультивитаминаа дуусгасан юм чинь за нэг ашигтай бактери уучих. Тэрийг ингээд сөүлжлөөд тэгэл витамин D омега 3 яг уугаал. Тэгэл нэг дуусгаар нь жоохон антиоксидант одоо нэг курстин ч юм уу те. Тахлаас дэмэн дэмжих гээд бүтэн саваар нь нэг 10 хоног уух мөх гэж юм. Өөрөө ингээд тэнцэрчүүлэл өгчдөг. Тэгээ хамгийн гол нь өсвөр насны хүүхдүүд дээр сэтгэл санааны асуудал ер нь сүүлийн үед ер нь манай хүүдээр 12 дээр нэлээд мэдрэгдэж эхэлсэн. Тэгээд сэтгэл санааны юм хэлбэлцэлтэй байдал ороод ирэхээр тэр одоо дэгийн дутагдлыг нөхөх, хатгалж магны дутагдлыг нөхөх гэд хүүхдүүд чинь энэ орчинд айгүй бохир орчинд тий зөвхөн монголч биш тий энэ чаагаар мандлын тэгэл усны энэ хүнд металлын бохирдол ингээл химийн бодисын бохирдол тэгэл дээрээс нь одоо бидний ууж байгаа усанд ч гэсэндээ энэ жирэмсээс хамгаалах баахан гормон явж л байгаа шүү. Би хичнээн уудгүй та хичнээн эргэлдэггүй байсан ч гэсэндээ бид нар тодорхой хэмжээгээр ингээд дааврын нөлөөтэй л явж байгаа байхгүй. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа бие физиологийн дэмжихэд бол энэ хүнсний нэмэлт бол айгүй чухал санагдсан. Яагаад тэгэхээр нөгөө функционалны ангаах ухаан нөгөө бид нар нөгөө өвчлөлийн кейсүүдийг үзэж байгаа гэдэг сургалтанд сурж байгаа гэсэн шүү дээ. Кейсүүдийг ингээ үзэхээр кейс болгоны өвчтөн болгоны өвчлөл зовиор эхэлсэн хугацаанаас нь өмнөх төрхөөс нь ихэнх үеэс нь ингэж хойноос нь зураглалын тэр хүний одоо өвчтний зураглалын тавьдаг байхгүй. Тэгээд жирийн аргаар төрсөн юм уу, хийсвэрээр төрсөн юм уу, хөхөөрөө хоолсон юм уу, формулагаар хоолсон юм уу, өсвөр насныхын үеийн сэтгэл санааны байдал ямар байсан юм бэ гэдэг бүх ингээд functional matrix гэдэг хүн болгоноор гаргадаг байхгүй. Тэгээд энэ хүнд өвчлүүд одоо 3 модуль дээр ингээд харахад дандаа суурь нь ихэнх хүмүүс дээр өсвөр наснд хэрэгэлсэн байдаг. Ээж аав нь салсан ч байд юм уу, ааваар осолд орсон ч байд юм уу, өөрөө гэмтсэн ч байд юм уу, сэтгэл санааны айгүй хүнд юм trauma ирсэн ч байд юм уу, бэлгийн хүчирхийлж байд юм уу. Эсвэл шимт хичээлийн дутагдал ч юм уу, өсвөр настай айгүй холбоотой байгаад байхгүй. Тэгэнгүүт нь би айгүй хүүхдүүд маань өсвөр настай болоод ирэнгүүт нь за ямар ч гэсэн дэг амар сайн магн мультивитамин энэтрээгээд дээд дутагдaltaй байхад бидний нөгөө сэтгэл готролтой brain axis гэдэг нөгөө бидний холбоо байгаад байгаа шүү дээ. Тэр мөртэй бол ерөөсөө шууд холбоотой гэд ер нь витамин D-ийн омега 3-ын аягүй сайн өгч байсан. Тэгээд мэдээж ээж өөрөө сэтгэл зүйн аягүй нөгөө тэнцвэртэй байдалтай байж нөгөө өсвөр насныхны савлгааг ээж аав тэр гэр ингээд тайван байж өсвөр насны савлгааг бас ингээд барих юм байна гэдэг дээр бас юуны хувьд өөр дөрөө бас гэр бүлийнхаа юунд аягүй сайн ажиллаж байсан. Тэгэл ер нь бол хүүгийнхаа хувьд бол ерөөсөө ингээл царай начимлал ороод ирэхэд бүх юм аял аваад гарчдаг ус. Марууж авч тэгэл парк ороод байгальд алхуулаад тэгэл тэр маань аягүй сайн болч. Тэгээд дөрөвжил би нэг сар наашаа ирэхдээ за тэгээ миний хүү одоо бол миний хүү 14 таа болсон. Ямар нэгэн те гачин санагдах юм бол те юу ихэ мэдж байгаа зүгээр гараад 30 минут алхаарай. Тэ хөгжмөө сонсоод явна уу өөрөө зүгээр яагаад нөгөө байгалийн яага алхаарай гэж хэлээл тэгэл витаминуудын нөгөөл иржсэн. Хүн маань ерөнхийдөө нилээн дажгуул гэж харж байгаа. Гэхдээ бас яах юм мэдгүй. Охин одоо 12 хүрээл юм нь ирээл одоо яг нэг бас тийм үе дээрээ савлаад эхэлж байна бүр. Гэхдээ тэр болгоныг ингээд хамтд нь ингээд одоо бас айгу гоё ойлгоод нэмэр болоод ингээд өсвөр насны хүүхдүүд айгу гоё юм аа би бүр айгу хөөрхөн байгаа. Яагаад тэгэхээр миний хувьд ингээд тэр хэдийн сонирхож байгаа юмын хамт ингээд сонирхоол ингээд дэмжээл ингээд яхаар яг хорвоо ертөнцийг яг тэр хэдийнхэн тэр хүүхдүүдийнхаа нүдээр дахиад ингээд харах боломж олдож байгаа юм гоё юм байна гэж ерөнхийдөө харж байгаа. Тэгэл ховт сонирхол дэлгүүрлөө хангалттай авч яваал тэгэл янз бүр гээл тэгэл. Ер нь яг одоо Ирланд ч гэлтгүү Монголд ч гэлтгүү ер нь хүүхдүүдийн бас энэ идэж уух сонирхлууд ер нь их ойролцоол байгаа бах. Тэгвэл Монголд одоо энэ гац давндаас одоо сахар давндааны хэрэглээ хүүхдүүдийн хувьд бол их өндөр байгаа. Одоо манай ойр дотны одоо хүүхдүүд дээр ч гэдэг юм уу хамаатны хүүхдүүд дээр гац давндаа уудаг хүүхэд бараг байхгүй. Тэгээ манай охин болохоор гац давндаа уудаггүй. Тэгээд хамт тоглоулахаар сонирхоод тэнтэйс нь нэг гоё юм уугаад байна л гэд сонирхоод надад хэлээд байгаа.
Тэгэхээр би энэ том болоод яа гэма энэ жоох хүүхэд болохгүй гэдгээр ойлголоо байгаа. Тэгэхээр хамт хаяа тоглох гээд явуулахаар бас уудсан ч байдаг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ гаста ундны хэрэглээ нэг хүүхдүүдэд ер нь тодорхой хэмжээний сөрөг нөлөөлөлүүд эрүүл мэндийн хувьд ч гэдэг юм одоо хоол хүнсний хувьд энэ сөргөөр нөлөөлөх зүйл ер нь хэрэг байдаг юм бол танаа гэр бүлийн хувьд гэдэг юм уу гаста ундны хэрэглээ хүүхдүүдтэй хэрвээ байдаг бол эсвэл байдаггүй бол яаж та тэрийг хөвшүүлсэн бэ? Гэрийн нөхцөлд бол өдөр тутмын бол хэрэглээ мэдээж бол биш. За төрсөн өдөр хийлээ мэлээ гэхэд ингээд байдаг. Амралтын өдрүүдээр гарч явбал бас зугаалга ягаал хоолнд гадар дотор идэхтэй сонголтыг хордгоо хүсэн юм аавал тэгэл хүүхдүүд маань тэгэл мантаа аваад уудаг. Тэгэхээр гэхдээ тэр бол ингээд өдөр тутам хэрэглэх зүйл биш гэдгийг бол ер нь мэддэг байх л гэж найдаж шүү дээ. Тэгээд газтаа ундаа бол угаасаа ойлгомжтой. Ямар ч шимт бодисын агуулмжгүй. Тэ тэгэл тэрний хэрэглээ бол тэгэл ирээдүйн чихрийн шижний одоо суур шүү дээ. Тэгэл гиз дүүргэн ямар ч одоо юуны шаардлагагүй тэгээ маш их донтуулна. Тэр чинь донтуулаад байгаа учраас л тэгэл ийм амттай, ийм сахартай юм хэрэглээд авах тусам нөгөө өөртөө хамгийн гол нөгөө хэрэгтэй нөгөө ногоо цагаа, сүү цагаа идэ тэр юмны амтыг мэдрээ таашаах тэрний дадлаасаа л улам л холтгол ахтаа л гэж бодож шүү дээ. Тэгэхээр нэг амар хорж цагдаал тэрнгээгүй тэгэл гэр бүлийнхаа гэрийнхэн орчинд байхгүй тэгэл баяр ёслолоор бол тэгэл ямар ч хооломсаа ид тэгэл хэрэглэх бол тэгэл олуулаа хуваагаал тэр чи хэрэглэн шүү дээ. Тэр тиймэрхүү байдлаар байсан болов яг асуултан дээр яг яах вүлээ 4 настай хүүхдэд бол нэмэлт сахартай хүнсний зөвлөмж ерөөсө 2 настай хүүхэд 2 нас хүртэл нь бол хүүхдэд нэмэлт сахарыг нэмсэн одоо хоол хүнсэн дээр нь сахар нэмэх юм уусгүй нэмэлт сахарын орууламжтай хоол хүнсний хэрэглээ бол угаасаа зөвлөдгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагч ямар ч одоо юунаас тэгээ одоо бол та түрүүн хэлсэндээ баг 4 гэд нэмэгдсэн шинэ судалгаа гараад зөвлөмж гараад би анханасаа баг 4 байсан байх гэж ерөнхийдөө санаад байна нэг өөрийнхөө фактнаас харахад тэгээд тэр бол одоо энэ орчинд хэцүү л дээ үнэхээр бүр ингээл чихрэн бөмбөлгөн донд байна шүү дээ тэгэхээр ээж аавууд бидний л одоо манлайлал хэрэгтэй л баг та тий хүүхэд тэрийг одоо цаанаасаа жинхнээсээ хүүхэд ингээл дадчихл байгаа байхгүй тий. Тэр замыг хин тавьж байгаа үлээ орчинд нь байгаа л учраас ячиж байгаа учраас. Гэхдээ бас нөгөө дээр ярьсан ш нөгөө амар дэндүү хориол цагдаал ахаар бас бүрэн гоё гизээ дүүртэл хоол идээд гарцсан хүүхэд тэрийг ингээл бүтэн саваар нуухгүй шүү дээ бас гизэн дүүрэн. Тэгэхээр бас тэг 2 балгаал за болчлоо гэл яах. Тэр ялгаа юм болов. Дээрээс нь сая цагаан сараар бүр нөгөө манай нэг хамаатны ах 8 нэрийн дэлгүүр ажилуулдаг болсон гинэ. Тэгсэн чинь 3 юмстай үрж амжилгүй зарагддаг гинэ. Тэгсэн чинь нэг нь төмний ундаа, нэг нь сэнгүүр, нэг нь хэрцэн гойрол гинэ. Тэгэд би төмний ундаа гэж юу юм гэсэн чинь нөгөө том савта кола гэл. Тэгэхээр төмний ундаа, бидний ундаа, хүслийн ундааг гор баг. Хэмжээ юм уу те? Хэмжээгээр нэрлээ нэг хүнийх гэр бүлийнх олон хамт олонных гэд олон л хэмжээнд томроодах шиг байна. Тэгээд ер нь бол яг хөө манад оролцож байгаа хоол зөвч байдаг юм уу, нарийн мэргэжлийн одоо ямар ч төрлийн эмч байсан. Ер нь яг энийг та огт хэрэгжилж болохгүй гэдэг зүйлийг бол яг үндэ хин ч хэдийж хэлэхгүй байл. Ер нь тодорхой хэмжээний одоо дайшлагдсан одоо хүнсний маш их хангамжтай энэ үед амьдарч байгаа үед бид нэр тэрийг хизээ ямар тунгаар бид нар юусо баланс гэдэг зүйлийг монгол хүмүүс эзэж мэдэхгүй юм лээ. Яагаад гэвэл эрүүл мэндийн боловсрол нь биднэрт байхгүй байна. Тэгээд бид нар яг ингээд ийм амар чухал байхгүй шээ ингээ байлгаа сууж штэ таа ч гэсэндээ ер нь яг энэ ажлыг бид бүхэн ингээд хийж гин. Гэхдээ тодорхой хэмжээний мэдээллийг яг нарийн мэргэжлийн эмчээс нь нарийн мэргэжлийнх нь хүнээс нь аваад тэрийг нэрийн эмчийн шинжлэх ухаан судалгаатай ярьж байгаа штэ гэдгийг маш зөвөр ойлгодог төвшний хүмүүс бол бас их болсон байлаа нэг үе яваад бол зарим хүмүүс нь болохоор
жоохон тэрийг хүлээж хэрэггүй хүмүүс ч бас байгаа баг. Гэхдээ тэгээд тэр хүмүүс явсаар агаад би ч гэсэндээ л адилхан сахарт онцсон л байсан байгаа байхгүй. Тэгэл тэр нөгөө сахар чинь ингээд энэ нөгөө амтлах мэдрэггүй энэ мэдрэмжийг ерөөс айжаг тэр ерөөс мэдрэг биш болгочтой юм билээ шүү дээ. Тэгэл яг анх тэр хоол зүг ойлгол би яагаад тийм ядраад ирсэн, инсультаад ирсэн. Инсулин нэтэ цустай сахар хэлбэлзэл байсан байгаа байхгүй. Тэгэл өглөөний хоолоо идэл эхлээл яг тэр юмаа хэрэгжүүлэл эхлэнгүү тэр нэг 11 үед нэг сапрал кофе ч гэдэм үү одоо нэг сахартай эсвэл нэг боомо видмээр болдог ч байдэм үү нэг 4 цагийн нэг краш гэдэг нэг юу болдсон шүү дээ. Тэр мэй үеэ ингээд тэнцвэржүүлээл тэгээд цуснах сахараа ингээд тэнцвэржүүлээл хооллоод эхлэхээр юусэн минийх бол өглөөний л цайс. Уургалаг өглөөний цайс бол овёос ч юм уу өндөг ч юм уу. Тэгэнгүүт тэгэл дараагийнх нь хоолны сонголт ч ингээл гайгуу цэвэр юу болж эхлэв. Тэгэнгүүт нөгөө амтлах мэдрэмж ингээд сэргээд ирэхээр бид нар нөгөө яг нэг анх нэг ингээд нэг марууж иддэг шүү дээ амар чихэрлэг ч юм уу. Тэг нэг хэсэг явж байгаа бологддөө шүү дээ. Тэг бологдоо хайдаг. Тэгэнгүүт өөр хүн төгдөг ч юм. Тэгэл дахиад маргааш нэдэл нөгөөдрөө нэдэл ахюм бол нэг мэдэхэд дуусгасан болдог байдаг шүү дээ ингээд. Тэг амтанд нь тасаад энэ мэдрэмжийг улам ингээд бууруулуулад байгаа хгүй. Тэгэнгүүт бид нар за би чинь болохоо хийж байгаа юм байна. Энийгээ сайжруулъя гэл ингээл тэр яангууд зогсоонгууд эсвэл болонгууд би бол фантаг ингээл дуусгачдаг байсан те. Тэгэхэд бол одоо хаяа ингээ фанта болов уу? Бүтэн уудаг байсан шиг ууждаг гуртч ингээд дэндүү ингээл зунгаа аралдаал одоо ингээд амтлах мэдрэмж сэрэгцсэн байна те. Тийм хаяа бол уугаад нэг 2 балгаал уу за сайхан болчлоо. Тэгэл энд ингээл сахартай яваал хойноос нь бах ус уугаал. Тэгэхээр тэр бидний мэдрэлийг ингээд амтлах мэдрэмжийг ингээд дарангуулсан те ингээд боомлцсон гэх юм уу юу хайжагт болгоцсон те. Тэгээд сахаранд донтцсон бид нар ийм хоол хүнсний ийм тэр чинь донтолчтэй. Хоол хүнсний донтол сэтгэл санааны донтолт сэтгэл зүйн асуудал байх юм бол хоолоороо шийддэг ч байд юм уу. Одоо түрүүн та хэлсэн уцаа үзэж байгаа хоол идэх чинь яг тэр бие организмда яг ямар тохио өгöd байгаа юм тэр хоолыг шингээгээд байгаа мó тэрийг үзээд ойлгох гээд байгаа мó. Тэгэхээр чи нөгөө юм үзэж байгаа хоол идэж байна гэдэг чинь нөгөө юмаа хоолоо шингээх механизмаа идэвхжүүлээгүй идээд ахаар чин хэмжээг нь ихсгээл идэн тэр чин тэгэл даадал болчин нөгөө тархин чин цадсан гэдэг одоо механизм нь идэвхжихээ болол ингээл иймэрхүү тэнцвэргүй байдал болол тэгэл за одоо үйлдэл хийя ойлгоо энийг хэрэгжүүлэе гээл тех тусан бидний бие чинь айгүй хурдан ингээл сэргээл тэгэл явсаар одоо тэгэл тэр сахартай тэр хоёлаа түрүүн ярьлаа штэ ихийн тэр жирэмсэн байхдаа тэр ургийн шингэнээс хүртэл тэр мэдээлэл аваа тийм тэр чихэрлэг амтны юу тэгэл чихрийн шижин зүрх судасны өвчлөгээ энэний суур тавигдж байхад чинь тий. Тэгэхээр бид нар бие организм чинь нөгөө 6 жил тутамд бараг л шинжлэгдэх боломжтой гэдэг тийм ухаалаг систем юм чи хизээж оройтхгүй үйлдэл хийгээл тэр мэдрэмжээ сэргээхтүүдэд л тэгж ингээл төмний хундаагаар нь уухгүй болох айлах баг уун тэгэл багсан тий. Хүмүүс бас намайг яг эмч учраас эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болохоор бас манай нэг ангаахын нэг дүү хамт хоолнд орсон. Тэгсэн чи би ундаа удахгүй. Тэгээд тэр чиг таны хэлтгэр яг их хэмжээгээр биш нэг жижиг савлгаагаар тэгсэн чи намайг бүр гайхсан гэж байгаа байхгүй. Кола одоо ийм ундаа ууд юм бах та гэд. Тэгээ хүн л юм чинь уун. Тэгээ тодорхой хэмжээний хэрэглэн. Энэ гэхдээ амьдралын хэм маягт бол тодорхой хэмжээнд ямар нэгэн зүйлийг манай 45 дахь дугаар хийгдэж байгаа. Тэгээ 45 энэ одоо оролцож байгаа бүх хүмүүс бол ямар нэгэн зүйлийг яг энийг бол та бүр амьдралаасаа хасаараа гэдэг тэр мэдээлэл бол бүр ямар ч хүнд өвчтэй хүнд бол байх боломжгүй гэдэг зүйлийг хэлж илээ. Яг го тухайн өвчний архаг хууч өвчин байдаг юм уу ямар нэгэн асуудлын үеүүдэд бол тодорхой хэмжээнд хэсэг хугацаанд тэрийг одоо төр зогсоож болно. Дараа нь бол та тодорхой хэмжээнд өргөжлүүлээд хэрэглэнэ гэдэг энэ зүйлүүдийг бол хэлж байгаа. Тэгээд хоол хүнс гэдэг энэ зүйлүүд дээр таажсан түрүү хэлсэн те эрүүл хоолт гэдэг зүйлийг бид нар маш холоо сайх биш гал тогоондоо хамгийн ойрхон байх боломжтой тэр хүнснүүд дотроосоо яг тэр зөв менежментийг хийх зөв сонголтыг хийх хизээ идэх яах вэ гэдэг зүйлүүдийг хэлнэ өгөхөөс
Одоо зарим хүмүүс нэ авокадо идгээл тэгэхээр авокадо гэдэг чинь одоо маш хүнтэй гэл ингээл бичээл эхэлдэг байхгүй. Тэгвэл энийг Монгол бид нэр өөр ямар одоо боломжоор өөр юунуудыг хэрэглэж болох юм бэ гэдэг сонголтуудыг хилж өгдөг хүмүүсийг л би хоол зүйчд эрүүл хоолтыг одоо илүү менежмент хийдэг хүмүүс байдаг гэж бол би бол ойлгож байгаа. Тэгээд өнөөдөр ямар ч хоёулынх нь бол хүүхдийн эрүүл хоол тал руугаа илүү шинжилгээ ухааны нарийн одоо хүүхдээ үг хэлийг хэрэглэхгүйгээр та яг ээж хүний хувьд 3 хүүхдийнхаа төлөө бараг энэ мэрэгчлэл рүү ингэж өөрөө шимтэж ороод одоо ч хүмүүс мэдээллийг ингээл түгээгээд явж байгаа юм байна. Тэгээд бит хоёрын яриан дээр бол дурддаггүй ч юм уу эсвэл хүмүүсийн илүү сонсохыг хүсэж байгаа зарим нэг зүйлүүд маань цухсгаан дуртад өнгөрсөн бол хоол зүйч азаа гэд пэйж ууз байгаа. Тэгээд тэр пэйж уудыг би бас YouTube одоо сувгийнхаа доор линкийг оруулаад өгөх. Та тэн дээр дарахад л ороод тэн дээр одоо дагагч нь болоод үнэтэй мэдээллийг авч явж болно. Би бас дагагч нь тэгээд мэдээллийг ингээ байн хараад үзээд явдаг хүнтэйг өнөөдөр ингээд бас зочио мартсуулаа. Тэгээд өнөөдрийн дугаар дээр бол тодорхой хэмжээний мэдээлэл хойлоо хүмүүс тэмэгцэстэй байдлаар за нэг зарим зүйлийг нэг амар хүн дээр биш нэ энгийнээр ингээд ойлгож болох юм байна гэдэг зүйлүүдийг бол та сэлж өглөө. Таны хэлсэн зүйлүүдээс би ч гэсэн нэлээд хитэн зүйлүүдийг ингэж одоо амьдралдаа бас айгүй хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ би бас подкаст хийж байгаагийн хувьд бол өөрийнх азтай санагддаг. Тэгээд энэ хүмүүсээс эргээд суралцаад байна. Тэгээд бид хоёрын яриан дундаас таажсан суралцаад явж байгаах. Өнөөдрийн ярианаас нэг зүйлийг ч гэсэн амьдралынхаа юм маягт оруулаад явчих юм бол бид бүхний хийж байгаа энэ ажлын гол зорилго бол тэнд явж байгаа. Тэгээд та яг манай подкаст сонсогч нарт ерөнхийдөө ярианыхаа төгсгөлд ер нь одоо ээж хүний хувьд, хоол зүйч хүний хувьд бол ямар зүйлийг илүүхээр энийг л та илүү ингээд тэгчээсэй гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээд хоёулаас өнөөдрийн яриагаа өндөрлөе гэж бодож байна. Хүүхдүүд маань бол бид нар нэг хүүхдүүдээ хүмүүжүүлнэ гэж бодвол яана л гэж би л айгу боддог байсан. Зөв хүмүүжүүлнэ тэрэ гэл яаж зөв хүмүүжүүлэх ёстой болоо гэж боддог байсан. Тэгээд хүүхдүүд маань л бидрийг намайг л амар хүмүүжүүлжсэн, хүмүүжүүлдэг. Тэгэхээр ээжүүдийн маань хувьд одоо нөгөө сошиал орчинд ингээл бид нар айгүй их одоо ийм хиймэлдүүж юм уу ингээл янз бүрийн ингээл ямар гоё ингэж харахаар хүмүүс ч хамгийн сайнаа л тавьж байгаа шүү дээ. Тэгэл хаана яг юу болж байгааг яахгүйгээр өөрийнхөө одоо тэр гаргаж байгаа тэр таны тэр одоо ээж хүний гаргаж байгаа сэтгэл тэр чармаалт бүр тэр хийгээд өгж байгаа хоол те зүгээр л өөрийнхөө хоолыг ингээл өөрөө блас хийгээд гэдэг юм одоо хайраа шингээгээл хүүхдүүдэд ямар ч ээж хүүхдүүдтэй те муухай юм хийгээд өгчий гэдэг сэтгэлээр хийхгүй штэ. Тэгэхээр ямар ч орц найрлагатай байсан бэ? Ямар тэр интернетээр харсан тэр мундаг гэсэн юм энэ хоолндоо гэр бүлийнхээ хоолнд хийж өгч чадаагүй сэтгэл гонсоохгүйгээр те битгий тэгэрээ өөрийнхөө хайрыг шингээгээл те зүгээр гараараа те хэдэн минут те хайр энерги шингээгээл өгсөн хоол болгон те айгу үнцэнтэй тэгцээж хор болохгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө Мая Анжелагийн хэлсэн үг гэдэг шүү дээ нөгөө өөрийнхөө мэдлэгийнхаа төвшөнд одоо чадхаараа хамгийн сайнаар хий. Тэгээ илүү сайн мэдгээрээ илүү сайнаар хий. Тэгэхээр өөрийгөө битгий зэмлээрээ та өөрийнхөө одоо байгаа нөхцөл байдалтай хүн болгон аав ээж болгон те нийгэмдээ ингээл хүүхдүүдтэй чадхаараа сайнаа өгж байгаа. Тэрэндээ айгуу гоё сэтгэл хангалуун бай. Тэгэл улам та сайн бодоод сайн хүсэл явж байгаа танд эрэхтэй мэдээлэл боломж болцоо бүх юм ороод ирнэ гэж л би айгуу итгэдэг. Тэгэхээр бид чинь ийм сайхан газар нутагтай л ус савдагтай өвдөцтэй мундаг ийм хүмүүс тэгэхээр та хүсэгтүүдэд л одоо хариулт нь ороод ирнэ. Тэгэхээр өөрийгөө айгуу гоё хайрлаараа битгий зэмлээрээ сошиал орчны тэр хиймэл ямыг харж өөрийгөө битгий одоо дутуу хөвтөө байна гэж бодорой. Таны гаргаж байгаа тэр хайр сэтгэл хүүхдүүд чинь тэр л хэрэгтэй. Тэ тэр цаана байгаа тэр одоо ямар ч гоё хувцтай дуранхаа байна уу ямар байна те. Тэгэхээр тгээсээ өөрийгөө битгий голоорой. Чадхаараа хамгийн сайн ээж та өөртөө сэтгэл хангалуун байгаарай. Ээж хаппи өөртөө айртай ахаар тэгэл бус бүх юм болж шүү дээ. Тэгжэл ээжүүдтэй хэлмээрээ. Баярлалаа. Тэгээд би ч гэсэн ээжүүдийг эмэгтэй хүмүүсийг маш гоё хүндэлдэг. Тэгээд гэр бүлийн хамгийн гол зүйл бол эмэгтэй хүнээс
эрүүл хоолт гэдэг зүйл бас эмэгтэй хүнээс бүх одоо зүйлүүд бол хамаардаг юм шиг санагддаг. Тэгээд яг энэ гэр бүлийн хамаг одоо ачаа хамгийн их боддог зүйлийг бол ээжүүд хийдэг те. Тэгэхээр энэ олон өөрчлөлтүүдийг хийхин тулд мэдээж та бити зүдрээрээ сая манай зочингийн хэлдгээр та бол мэдээж чадлаараа хичээж байгаа. Энэ бүх зүйлүүдэд бид бүхэн тодорхой хэмжээнд танд дэмжлэг болгоод мэдээлэл өгж гин. Тэгээд сэтгэл санаагаа тайван байлгаад үнэхээр гоё ад жаргалтай байгаараа гэдгийг бас хэлж байна. Айгүй гоё үгнүүдээр таас өнөөдрийн подкастыг өндөрлүүлж байна. За тэгээ мэдээж бид бүхний энэ подкаст танд хүрэхийн тулд тодорхой хэмжээний ивент тэтгэгч байгууллагын дэмжлэгээр та үн төлбөргүйгээр энэ үн цэнтэй мэдээллийг авч байгаа гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа бах. Тэгээ таныг үдчих дундуур нэг шторкууд явж байгаа бах. За энэ болохоор одоо Apu Dairy компани одоо сайн брэнд гэж байгаа. Тэгээд амин тэмтэй Д витаминаар баяжуулсан сүү бас өнөөдөр дэмжиж хамтарч ажиллаж байна. Тэгээ хүүхдийн өсөлттэй холбоотой дугаар бидний яг өмнөх дугаар дээр орсон байгаа. Та магадгүй үзэж амжааг бол тэр дугаараа бас үзээрэй. Тэгээ маш олон ээжүүд үр хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдөг. Одоо надад ч гэсэн би өдөө 30 гарсан ч гэсэн манай ээж надад яг нөгөөний жоохон үгчийг л санаа зовоол явж байгаа. Одоо подкаст хийх гээд ээшээ явж ингэхээр болоо доо гэл ингээл хоол идсэн үү гэдэг энэ одоо зүйлүүдийг хүртэл байнга ээжүүд маань санаа тавиал явж идэг. Тэгээд ээж аавынхаа санааг зовоохгүй тул бид бүхэнсээ өдөр тутамдаа сайн хичээж ажиллаж байна. Тэгээд өнөөдөр бол мэдээж хүүхдүүдийнхээ төлөө санаа зовдөг ээжүүдэд маань илүү ихээр одоо хэрэгтэй дугаар болсон байх гэж бодож байна. За мөн дээрээс нь өнөөдрөөс бид бүхэнтэй халгаа брэнд хамтарч ажилласан. За мөн Цахиур төмөр компаниас хамтарч ажиллаж байна. Тэгээд энэ бүхэн мэдээлэл бас давхар Дидиш ТV-ийн 813 дугаар суваг дээр та суугаад тааруулаад үзэж байгаа бол интернет сошиал орчин байхгүй тэр газруудад Дидиш ТV ажиллаж байгаа. Тэнд манай суваг бас энэ манай одоо энэ дугаар маань ч гэсэн зочин амартан танд хүрж байгаа гэж бодож байна. Тэгээд мэдээж та энэ дугаарууд манд таалагдсан бол subscribe дараарай, комент хийрэй. Санаа сэтгэлийг тань манай зочин бол манай багийнхан бүгдээрээ тийш орж уншина. Манай бүх зочид төр доор нь бичсэн комментуудыг уншдаг шүү. Тэгэхээр та бүхэн урмын үгөө маш сайн хайрлаарай. Зочинтой холбогдох пэйжийг тэнцээ мэш хийсэн байгаа. Хоол зүйч Азаа гэдэг одоо бичээд хайх юм бол гараад ирнэ. Тэгээ бүгдээрээ энэ дугаараа дуустал нь үзсэн баярлалаа. Дараагийн маш чухал подкастаар иргэн уулзлаа. Баяр таа.